За энэ өдрийн мэндийг бүгдээрэнд нь хүргэе. Өдрийн мэнд тэгээд энэ газарт гарч ирсэн чинь нэр үнэхээр сандрал их байдаг юм байна. Одоо гарлаа. Гарч ийн. За тэгээд мөн ахаас яг энэ ч гарах хуваар ирэнгүүт яна ийм хурдан гарч байгаа мó гэж бодогдсон. Яг тэрнээс хойш ерөнхийдөө бэлдэж эхэлсэн л дээ. Юу ярих вэ? Хүмүүс бол яг энэ ч гарч ирээд яг өөрийнхөө үгийг ярихаас илүүтэйгээр бурхан бас юу яриулахыг хүсэж байна. Тэр зүйлийг ярьдгаа гэд. Тэгээ бэлтэж байгаад Матай 5-аас ярих гэж бодсон. Тий. Гэхдээ яг 5-аас ярихад болцсон гэж. Яагаад тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн бүтэнсэ өдөр багийн пастрын гэрчлэлийг сонсож байхад тэгээ өнгөрсөн хугацаанд ерөнхийдөө хилэгдэж байгаа тэр иш үзүүлэн үгс бас өгдөжсэн тий. Тэгээ яг өнгөрсөн 7 хоногт яг энэ цуглаан дээр байж хаад над руу нэг 2 үг шууд орж ирээд бодлыг маань ерөнхийдөө бариад авчиж байгаа байхгүй юу. Тэгээ тэр 2 үг бодогцоор байсан учраас тэрнтэй холбоотой ойлголтыг өнөөдөр хуваалцахаар бэлдсэн байгаа. Тэгээд тэр 2 үг маань болохоор нэгдүгээрт нь бодиттой байдал, бодиттой байх. Хоёрдугаарт нь нухацтай байх гэсэн ийм 2 үг байна. За ариун сүнс туслахалтай. За. Бурхан бол бодиттой. Тэгээд түүний хаанчлал нь бодиттой. Бас түүний үг нь, амлалтууд нь бас тэрний хүсэл бидний амьдралд үнэхээр бодиттой байдаг. Тэгээд түүний хаанчлалын замаар алхах гэдэг нь зүгээр л бид нэр итгэгч гэдэг итгэлийн амьдралаар амьдарч байна гэдэг урсгалаараа явах ойлголтоос бол огт өөр тийм. Харин энэ бол яг бодиттой амьдралын юм алхалт гэсэн юм бодол орж ирсэн. Тэгээд Филипп пастор нэг удаа хэлжсэн шүү дээ. Соорын сургалтын дээр хэлжсэн. Та нарын одоо энэ дэлхий дээр амьдарч байгаа амьдрал чинь сүнслэг амьдрал чинь нөлөөлж болохгүй. Харин сүнслэг амьдралд алхаа чинь та нарын энэ амьдрал дээр илрэн харагдах учиртай маа гэд ярьж байсан. Тэгэхээр яг энэ маань бол бидний сүнслэг амьдрал буюу итгэлийн амьдрал дээр хаанчлалын зам дээр хэрхэн яаж алхаж байна бэ? Тэр алхаа маань бодиттой болох тухай ийм асуудал юм аа. Тэгэхээр бид нэр ерөнхийдөө хаанчлалын зам дээр бодиттой алхаж гин үү гэдгээ мэдхийн тулд хэд хэдэн асуултыг бас өөрөөсөө асуух хэрэгтэй болов уу гэж бодож байна. Би өөрөөсөө бас асуусан байгаа. За тэр нь болохоор Бурхны үг бидний шийдвэрт юу нэг бодитоор нөлөөлж гин үү? Тэгээ өдөр тутмын том жижиг янз бүрийн асуудал дээр шийдвэр гаргадаг шүү дээ, тэ. Тэн дээр яг бодитоор нөлөөлж гин үү? Эсвэл Бурхан бидний амьдралын зүгээр нэг хэсэгхэн төдийд л байна уу? Тэгээ зарим хэсгийг бид нар өөрсдөө хороо шийдчихэд яваад байна уугүй юу? За бид хаанчлалын зам дээр гараа зогссон ч гэсэн 2024 оны сор дээр Филипп пастор иржсэн. Зам дээр гараа зогссон хэрнээ урагшлахгүй харин тэнцээс сэлгүүцээд байна уу гэдгээ бас яг өөрсдөө асуух хэрэгтэй. Тэгээд бид нар Бурханд итгэх итгэл маань үнэхээр яг бодиттой алхалт, бодиттой яг үгэнд дуулууртай байх. Тэгээд бидний амьдрал бодиттой өөрчлөлтийг авчирж гин үү гэдэг маань эргээгээд үнэхээр хаанчлал бодиттой байна уу гэдгийг тодорхойлох юм болов гэж бодогцсон. Тэгээ энэ асуултууд бол намайг айгүй eerж хоргоосон байгаа. Тэгээ өнөөдөр энэ талаар хуваалцахаар төгсөж байна. За Бурхны хаанчлал гэдээ ярих юм бол Түндэ Бакра пастрын бас юм уу дээр яригдчихсэн шүү дээ. Энэ бол зүгээр нэг газар нутгийн байршлын тухай асуудал биш ээ. Харин хааны эрх мэдэл хаана хэрэгжиж байна вэ? Тэр орон зайн тухай асуудал болчихж байгаа. Тэгээ бидний одоо зүрх сэтгэл, бидний амьдрал дээр яг энэ чи алхаж байгаа амьдрал дээр маань одоо Бурхны хаанчлал хэрэгжиж байгаа мó үгүй юу? Түүний эрх мэдэл энэ чи бодитоор байна уу? Үгүй юу гэдэг асуудлын дээр яригдчихэж байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд дахиад нэг асуулт чухлаар гарч ирж байгаа нь тэгвэл миний амьдралд хэн хаанчлаад байна вэ гэж асууж байгаа байхгүй юу? Миний амьдралд зүрх сэтгэлд маань хэн хаан ширээгээ засцсан байж гин вэ? Тэгээ Бурхан нэг хэсэгт нь байгаад би өөрөө хөвчлэн зохицуулаад байна уу? Эсвэл бол бүхий л талбар дээр маань Бурхан хаанчилж гин үгүй юу гэдгийг асуух шаардлагатай болсон.
Тэгээ дараагийн нэг орж ирсэн үг нь нухацтай байдал гэдгсэн байгаа шүү дээ. Бурхан бол нухацтай. Тэр өөрийнхөө үгэнд үнэхээр нухацтай ханддаг. Өөрийнхөө амлалтанд бас маш нухацтай, хаанчлалтай нухацтай. Бас өөрийнхөө сонгосон хүмүүст маш нухацтай ханддаг. Тэгээд шаардлага гарах юм бол өөрийнхөө сонгосон хүмүүсийн амьдралд өөрөө оролцох хэмжээнд тэгж нухацтай ханддаг. Библийн жишээн дээрээс аваад үзэх юм бол Авраам Сара хоёрын амьдрал дээр маш тодорхой харагддаг шүү дээ, тийм ээ. Тэнцээ алдаа байсан уу? Байсан. Гэхдээ Бурхан өөрөө тэнцээ оролцоод залруулад тэгээд зөв газар нь байршуулад чиглүүлээд явж исэн байгаа. Тэгэхээр яг бидний амьдрал дээр ч гэсэн яг энэ шигээр Бурхан маш нухацтайгаар ханддаг юм байна. За Бурхан өөрөө хүмүүсийн амьдралд үнэхээр яг нухацтай ханддаг нь эргээгээд одоо Бурханы охид хүүхдүүдийн алхаа маш чухал үн цэнтэй учраас тийхүү ханддаг. За тэгээ сүүлийн үед яг иш үзүүлэг болон гендер дээрээс цуглааны нэгэд хэлж байгаа хүмүүсийн амаар дамжуулаад, номлолоор дамжуулаад нэлээд хэдэн ойлголтууд давтагдаж яригдсаар байсан. Энэ болохоор хариуцлагатай байдал, нухацтай байдал, бас холцгүй байх гэдэг асуудал яригдж байгаа тийм. Бас муу зүйлтэй илэрэмтгий биш байх гэдэг ийм үгс бол давтагдан яригдсаар байгаа. Өөрөөр өнцгөөс тэгэхээр яг энэ маань зүгээр нэг давталт биш байх. Энэ бол бидний амьдрал дээр яг одоо илүү нухацтай байх, үгэнд нухацтай хандах тэр цаг нь ирчихжээ гэдгийн дохио юм байна гэж хүлээж авсан байгаа. За тэгээд тэгвэл ингээд нухацтай байдал гэдгийг би анх хүлээж авчаад өөх бодлого бодиттой байх, нухацтай байх гэдэг хоёр ч үнэхээр чухал ойлголт шүү. Ямар чухал ойлголт хүлээгээд авчваа гэд айгу баярлсан байхгүй юу. Тэгэл айгу нэг хөөрцөн ч гэдэг юм уу те. Тэгэл тэр талаар бодоол яжсэн. Тэгжсэн чинь дараагаар нь бас нэг ишлэл орж ирсэн нь Матай 12:36 дээр хэлсэн байдаг шүү дээ те. Би та нарт хэлье. Бодлогогүй хэлсэн үг бүрийнхаа төлөө хүмүүс шүүртийн өдөр тайлгнах болно гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар бол бодлогогүй үгсийг ер нь хэр зэрэг хэрэгэлдэг вэ? Тэ? Би бол жишээлбэл бодлогогүй зүйлсийг бол хэлцэн л байдаг. Гинт ярьцсан тэ? Сэтгэл хөдлөлөөр эсвэл бол ямар нэг нөхцөл байдлаас холбоотойгоор бодлогогүй юмсыг ярьцсан үг маань, үйлдэл маань, хандлага маань бас яг өөрийн мэдрэмжээр тулгуурлагдсан байх тохиолдлууд бол байдаг. Тэгэхээр энэ дээр яг нөгөө бодлогогүй хэлсэн үгийнхаа төлөө тайлгнан шүү гэж хэлж байгаа нь эргээл нөгөө нухацтай бай. Ягаад гэвэл зүтний залбирал бол маш өөр нөлөөтэй юм аа. Тэ? Энэ бол зөвхөн бидний амьдрал төдийгүй эргэн тойрны маань хүмүүсийн амьдралд тэр байтугай сүүлийн үед яригдж байгаа бүр нийгмийн амьдралд хүртэл маш өөр нөлөөтэй. Тийм болохоор бид нэр хэлж байгаа үг, ярьж байгаа яриа, тэ алхаж байгаа алхаандаа маш тийм бодлоготой, нухацтай байх шаардлагатай юм байна гэх. Тэгээд өнгөрсөн 7 хоногт энэ ойлголт бодогдоо явж явах үед бас нэг гэрчлэл, гайхалтай гэрчлэл сонссон. Тэр нь 18 наснаас ахуулаад ингээд архинд онцчихсон дүүгийнхаа талаар тэ тасралтгүй ингээд тууштай залбирлсан гэж байгаа байхгүй юу? За тэгээд тэр хүн 34 жилийн дараагаар үнэхээр гайхалтайгаар Бурхан дүүг нь өөрчилсөн. Тэр одоо зүйл гэрчлэлийг хийсэн. Яг энийг сонсож байхад нөгөө нухацтай байдал гээл чухал үг шүү гэд хөөрөөд исэн миний сэтгэл ингээд арай нэг өөр болж хэлсэн. Арай өөр одоо гүн рүү орсон гэх юм уу? Тэгээ энэ дээр тэгвэл тууштай байдал гэдэг чинь өөрөө нухацтай байдлын нэг чухал шинжин юм байна. Тэгээ нухацтай гэж ярихаас илүүтэй яавал нухацтай байх вэ гэдэг талаар бид нэр бодох хэрэгтэй юм байна гэсэн яг ийм ойлголт орж ирсэн. Тэгээд Библиэр ч гэсэн байдаг шүү дээ, зөвхөрлөлтгүй бай, тууштай залбир, тасралтгүй залбир гэл тэ. Зөвхөрлөлтгүйгийнхэн төлөө одоо нэг эмэгтэй төлөө шүүгч тэ хэрийг нь өмгөөлдөг гэх мэтчлэн гэж шинэ зөндөө байдаг. Тэгэхээр тууштай байдал бол яалтчгүй бид нар тухайн асуудалд хэр зэрэг нухацтай хандаж байна вэ гэдгийн нэг илрэл болох юм байна. Тэгээд тэгсэн ч гэсэн яг бид нар зарим одоо зүйл дээр залбирахдаа хаяа нэг залбираал явж идэг юмуд байдаг шүү дээ тий.
Тэр залбирлыг бурхан сонсоогүй гэвэл үгүй. Ягаад тэгэхээр бурхан өөрхөн хүмүүсийн залбирлыг үргэлж сонсч идэг. Тэгээд мартдаггүй. Тэгээд бид нар анзаараагүй байсан ч гэсэн хэдэн жилийн өмнө залбираад ингээл өнгөрцөн байсан залбирлынхаа хариуг ч гэсэн авах тохиолдлууд бол байдаг. Тийм болохоор бурхан амлалтандаа бидний сонссон залбиралд ер нь бол хүмүүсийнхээ амьдралд ажиллах тэр ажиллагаанд үнэхээр нухацтай ханддаг юм байна. Ерөөсөө ажиллахаа зогсоодоггүй гэдгийг эндээс ойлгосон. За тэгээд нухацтай байдал гэдээ ярингууд за алдаа гарах хэсгүй юм байна гэл те. Юм болгон дээр ингээл нухацтай байх хэвээр байна гэл бодно шүү дээ. Тэгэнгүүтээ нэг л чухал царайлал те. Хөмсгөө зангитаал одоо баргар царайлчаал яваад байх тухай асуудал ерөөсөө биш. Тэ. Харин бурхантай бодтой яг үнэхээр нөгөө бурхан бодтой байдаг бөгөөд түнтэй хамт алхах алхаандаа л үнэнч байх нь нухацтай байх. Тэрийг илэрхийлж байгаа гэж бодсон. Тэгвэл бид нар яг хизээ бодлогогүй үйлдэл гаргачихдаг юм бэ? Тэ хизээ одоо нухацтай биш хөнгөн одоо хуймгай тийм шийдвэрүүд гаргаад тийм үйлдэлүүд хийчдэг вэ гэж бодож байгаа байхгүй. Тэгээд бодонгууд энэ дээр юу гарч ирсэн гэхээр их сурвалжтай холбоогүй байх үедээ бид нар яалтчгүй ингээд бодлогогүй үйлдэлүүдийг хийчдэг юм байна. Тэ тэгээд Иохан 15:5 дээр хэлсэн байгаа шүү дээ. Иесус би бол усан үзмийн модоо. Та нар мөчрүүд хүн миний дотор байж би мөн түүний дотор байвал тэр хүн их чим сургуулна. Учир нь надаас салангат байвал та нар юу ч хийж чадахгүй гэж хэлсэн. Тэгээ ингээд бодсон чинь за Есүсээс салангат байх юм бол хүн юу ч хийж чадахгүй мó гэдэг асуулт гарч ирж байгаа байхгүй юу? Гэтэл хүмүүс хийгээл яваал гэдэг шүү дээ. Төлөвлөөл те өөрөөхөө айгуу сайхан төлөвлөөл хичээгээл зүтгээл ямар нэг амжилтанд хүрээл явж л байдаг. Тэгвэл энд яг Есүс юу гэд хэлчих вэ гэдэг ийм асуулт бас төрж байгаа. Тэгэхээр яг модноос салчихсан мөчр тэгвэл яадаг юм бэ гэхээр үр жимээ сургуулж чадахгүй. Тийм ээ модноос салангад байгаа учраас. Дээрээс нь бас нэг аюул чухал ойлголт орж ирсэн нь хасраад унчихсан байгаа мөчөр өөрийнхөө зориултын дагуу амьдрдаггүй юм байна. Модтой холбоотой ээж тэр чинь үр жимс гаргах, навчин цэцгэлэхтэй тийм зориулттай байна шүү дээ. Гэтэл модноос салангад үед бол энэ зориулт ерөөсөй байхгүй болчихно гэсэн. Харин тэр модыг өөр хин нэгэн өөрийнхөө гарт авна. Өөрийнхөө зорилгын төлөө ашиглана. Юу ч хийж болно. Тэ? Энд галт хүлчиж болно. Эсвэл ямар нэг юм зүйлийг цэвэрлэхэд ингээд шууралгаа ашиглаж болж юм те багцлж байгаа. Эсвэл бүр тэрийгээр бусдыг гимтэх хүртэл ийм одоо байдлаар ашиглаж болно. Ямар ч байсан зорилгынхоо дагуу ашиглахдаггүй бөгөөд өөрөө юу ч хийж чадахгүй учраас хин нэгний төлөө ашиглагдах болчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ дээр нөгөө Түндэ Бакар пастрын номлол дээр гарч ирсэн шиг нэг бол та нар бурхан эцгийн хүүхдүүд үгүй бол та нар одоо ёрын нэгний хүүхдүүд ээ. Та нар үзэн ядж байгаа бол хэний хүүхдүүд гэдэг өөрсдөө мэдээ гэл тэ. Гэхдээ энэ айгүй хэцүү зүйл байна л та. Бид нар ч нас заримдаа ингээл алдаа гаргаад яваад байна шүү дээ. Тэнгүүч юу ингээл модноосоо салчаад идэх юм бэ. Гэхдээ бурхан үнэхээр нэгүүлсэнгүй учраас үргэлж биднийг эргээд залгаад холбоод дахин шинжилээд дахин ургуулахад бэлэн байдаг. Тийм. Гэхдээ байнга юм байгаасэ гэж хүсдэггүй те. Тийм байнга ингээл тасарч унаад тэгээд тагаасэ гэж хүсдэггүй. Тийм. Тэгээ энэ дээр бас нэг зүйл нь болохоор мөчр хизээч өөрөө модноосоо салтгүй юм байна. Тэ? Хөндлөнгийн ямар нэг нөлөөнөөс болоод модноос тасарч ундаг. Хүчтэй салхи шуурах те эсвэл бор аадар ч юм уу гэд аянга сахилахад эсвэл хин нэгэн хөндлөнгийн одоо хүний нөлөөнөөс болоод ч юм уу модноос салж ундаг байгаа байхгүй юу. Тэгэхээр бидний амьдрал дээр ингээд алхаа явж байхад биднийг яг их сурулж буюу модноос нам салахыг хүссэн хин нэгэн отоол бэж идэг. Тэр хинбэ гэдг нь угаасаа тодорхой. Тэгээд нөгөө юу гэдэг штэ 1-р Петр 5:8 дээр хэлсэн байдаг. Эрүүл ухаантай сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болоход явлна. Хин нэгнийг залхихаар хайж буй архирах арслан итгэцэн явдгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр тохиромжтой цагийг хүлээгээд биднийг отоод гитээдл бийж идэг.
Тэгээ би яг нохооныхоо талаар хэлчихээрэй л да. Манай нохоотой нохоо маань ингээд амттай мэдэх гээд урталт нь тавиад хүлээ гэхээр айгу хүлээж суудаг байхгүй. Тэгэл ингээл анзаараад өөр юм хийгээл анзаараад байгааг мэддэг. Тэгжээснэ ид гэвэл иддэг. Заримдаа ид гэж хэлээгүй байхад идчихдэг. Гэхдээ ямар үед иддэг вэ гэхээр анхаарал сарнсныг анзаардаг байхгүй. Тэ? Тэгэл өөр хин нэгэн тайжууд ярьжингууд анхаарал нь яг сарнчлаа шүү. Гэ мэдэнгүүтээ ухсхийгээд юу ч болсон дүүсэрэг идчихдэг байхгүй. Тэгэл цохиулаад тэ. За энүүдэд өнгөрдөг. Тэгэнгүүт одоо яг ёрын нэгэн бол яг л бидний яг ингээд их сурвалж дээр анхаарлаа хандуулаад фокусаа тэ тавиад байж хахад хизээш бидний лөө дайрахгүй. Тэ? Харин анхаарал маань сарних үед их сурвалжаасаа ингээд холдох үед ч юм уу тэ өөр зүйлдээ фокус байхыг андахгүй. Яг тэр үед бидний лөө ингээд их сурвалжаас салгах ажлуудаа хийж өргөтөж тэг юм дунгах эсвэл бодлогогүй үйлдэл шийдвэр гаргахад хүргэдэг юм байна. Тийм болохоор эрүүл ухаантай сонор сэрэмжтэй байх хэрэгтэй болж байгаа юм л да. За тэгэхээр яг эндээс ингээ харах юм бол биднэрт үндсэндээ ер нь хоёр сонголт л байгаа юм байна. Нэг бол модтойгоо залгаатай байх, үгүй бол модноосоо салангад байх. Гэхдээ яг бурхан бидний яг нөгөө дөнгөж шин итгэж байхад ч юм уу тэгээ итгэлийн амьдрал дээр төлөвшөж амжаагүй байхад дахин ингээ салаал эргээл нийлэх ажлыг бол нөхөр сайн хийн тэ дуртай хийн. Гэхдээ байнга тийм байгаасаа гэж бол хүсэхгүй мэдээж биднийг илүү одоо ингээд дахин холбох тусмаа төлөвшүүлээл, чиглүүлээл, заагаал, сургаал явж идэг байгаа. Гэхдээ өчнөө олон жил итгэвч гээд явж байгаа хэрнээ тэгэл модноосоо байсгээл салждаг те нөгөө орон гарын замаасаа ингээд орон гарын гэж яриад байдаг те тийм амьдралаар бол амьдраасаа гэж хүсдэггүй. Биднийг ерөн тогтвортой өөрийнх нь дотор гүн бат суулгадаасаа гэж хүсдэг байгаа. За тэгвэл одоо эндээс бид нар тэгвэл яаж их сурвалжтайгаа холбоотой байх юм бэ гэдэг ийм асуулт гарч ирж байгаа. Есүс өөрийгөө би бол ус үзмийн модоо та нар мөчрөө гэд хэлсэн тийм. Гэхдээ хэн миний дотор байна? Би түүний дотор байна гэд хэлсэн. Тэгвэл юу юм бэ гэхээр Иохан 1:1 дээр Есүсийг тодорхойлж хэлсэн мэдээ шүү дээ. Эхэнд үг байсан, үг нь бурхантай хамт байсан ба үг нь бурхан байваа гэд тийм. Тэгэхээр бид нар их сурвалжтайгаа илүү холбоотой байхын тулд үгтэй л илүү ойр байх хэрэгтэй юм байна. Тэр нь эргээгээд нөгөө их сурвалж руугаа анхаарлаа хандуулж байгаагийн яг хамгийн одоо гол зүйл маань тэр байна. Гэхдээ Библийг бол одоо итгэгчид бол уншдаг, төлөвлөгөө гаргаад уншдаг тий. Нөгөө жилд 365 хоногт уншиж дуусна гэж уншиж байдаг. Гэхдээ яаж уншиж ийнэ гэдэг чинь өөрөө бас аягүй чухал байгаа байхгүй. Зүгээр уншаад тэрийг мэдлэг болгоод өнгөрчих гэж байна уу? Эсвэл бол тэрнийг бодож тунгааж юм гэдэг. Дуулал 1:2 дээр тэгж байдаг штэ тийм. Эзний хуулийг баярлан хүсэж түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаан боддгоо гэж байдаг. Тэгээ энэ өдөр шөнөгүй тунгаан бодно гэдгийг нь мессеж библийн орчуулган дээр энийг яг ямар үгээр илэрхийлсэн байдаг вэ гэхээр зажлах гэдэг үгээр илэрхийлсэн байгаа аахгүй юу? Зажлаж амандаа ингэж хүлхэж одоо ингэх үгээр зөвлөж бичсэн байсан. Тэгээ ингээд харангуут нөгөө яг библийг унших тэр ялгаа энэ дээр гарч ирж байгаа юм л да. Бид нар хоолыг идэхдээ зажлахгүйгээр бүхлээр нь залхиад байвал яах вэ? Тэр хоол бидний биед шингэхгүй юу те? Харин зажилж жагаад амтыг нь аваад те тэгэж залгих үед бидний биед илүү нөгөө шимт хижээл болоод шингэх болно. Тэгэхээр бид үгийг уншихдаа зажлах мэт тунгаан бодож тий амьдралдаа үйлдэлдээ нөгөө үгийг эргцүүлэн бодох байдлаар унших нь илүү чухал юм байна. Нөгөө Филипп пастор хэлсэн шүү дээ. Та нар Библийг зүгээр битгий уншаач тий. Та нар Библийг судлаач гэж хэлсэн. Тэр нь яг энэ жажлах гэдгийг л хэлээд байгаа юм байна л та. Тэгэж ойлгож авсан. За тэгээд тэгэнгүүт нь за тэгвэл Библи ер нь сүүлийн үед илүү бас өөрөө ингээл суух гал үзэж байхад энэ дээр бас дуулал 1 орж ирж байгаа байхгүй дуулал 1-ийг уншсан. Тэрийг хэдүүлээ уншчих уу нэгээд. За хорон муу хүний зөвлөгөөг дагдаггүй. Нүгэлтнүүдийн зам дээрч зогсдгүй. Басамжлагчдын суудалд ч суудаггүй хүн өрөөлтэйе.
Харин тэрээр эзний хуйлд баярлаж түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг. Тэрээр урсгал усны дэргэд таригдсан мод адил билээ. Тэр мод цагтаа үржимсээ ургуулдаг бөгөөд навчсан ч хатдаггүй. Тэр хүний үйлс бүхэн нь үлцээтэй. Хормоо хүмүүс бол тийм биш. Харин тэд салхинд хийсдэг тарианы хайлс мэт. Тийм учраас хормоо хүн шийтгэлд нүгэлтнүүд ч зөв шудраг хүний цуглаанд зогсож чадахгүй. Зөв шудраг хүний замыг эзэн мэддэг. Харин хормоо хүний зам сөнөх болно гэж байгаа байхгүй. Тэгээ яг энийг эргээд ингээ уншаад тунгаан бодоод бас мессеж библиэс орчуулгыг нь харьцуулаад ингээ харж байхад энэ дээр юу харж эхэлсэн гэхээр нэгдүгээр бүлэг дээр уг нь ерөөлтэй хүний талаар ярьж байгаа юм. Гэхдээ яг энэ нөгөө ерөөлтэй гэдэг энэ үгийг Монгол стандарт орчуулга гэж байгаа шүү дээ. Ерийн их хэлнээс нь шууд орчуулж байгаа. Тэр орчуулгыг харангууд сайшаалтай гэсэн үгээр илэрхийлсэн байдаг. Тэр сайшаалтай гэдэг нь яг ийм байгаа хүн, ийм байрлалд байгаа хүн ямар сайшаалтай вэ гэсэн утгаар. Тэрнээс ерөөл авах, ерөөлтэй гэдэг утгаараа биш байгаа байхгүй. Тэнгүү тэгвэл ямар юм бэ гэдээ харангууд хорон мөн хүний зөвлөгөөг дагдаггүй гэдэг энэ нэгдүгээр ишлэлийг харахаар ерөнхийдөө ямар нэг их сурвалжаас зөвлөгөөг сонсоод дагдаг. Тэгээд тэр зам дээр алхдаг. Тэгээд тэндээ суудаг хүний талаар байгаад байгаа юм. Тэнгүүд бид нар ямар их сурвалжийг сонсоод байна вэ гэдгээ бодох нь маш чухал. Тэгээд энэ ихнийх дээр нь дандаа үгүй, тэгдгүй, ингэдгүй гэдэг нь бурхан биднийг юунаас хол байгаа чи? Тэ хил хязгаараа хаан тавь гээд байгаа юм бэ? Тэ өөрийнхөө алхмыг одоо зөв буруу тэс ялгаж салгах тэр зүйлийг бид нар дээр одоо энэ дээр анхааруулж хэлсэн байна л да. Тэгээд яг энэ дуулал нэгдүгээр бүлгийг харж байхад юу гарч ирсэн гэхээр Крисмас хоёроо би нөгөө эхлэл номын талаар, эхлэл 1-ийн талаар хальт хуваалцаж байсан шүү дээ, тэ. Тэн дээр яг бурхан бидний амьдрал дээр хийж байгаа тэр нөгөө бүтээлийн бидний дотор хийж байгаа, бүтээж байгаа тэр зүйлийн тис дарааллын талаар байсан. Тэгээд бурхан гэрлээд тусгадаг. Тэгээд дараагаар нь ялгалт салгалт тусгаарлалтыг хийж хил хязгаар тогтоодог байхгүй юу? Тэгээд тэр хил хязгаар тогтоосныхаа дараа яадаг вэ гэхээр тэнцээ дүүргэлтүүдийг хийгээд тэнцээ хөгжин цэцэглэлт явагдаад амь амьдрал бий болоод үр жимсүүд гарч эхэлдэг. Тэ? Тэгээд дуулал нэгийг харангуй яг тийм байгаа байхгүй юу? Бид нар өөрөө илүү ойртох тусам эргээгээд нөгөө нэг ихний бүлэг дээр шууд ялгалт салгалт хийгдэж байгаа. Тэ. Та нар ийм юмнаас хол агаарэ. Ийм зам дээр битгий яваарэ. Хинийний тэ зөвлөгөө битгий сонсоорой. Бид нар ингээд яг амьдрал дээр ингээл олон хүмүүсийн тэгээд өөрийн мэдлгүй одоо тий ойлголтмаасаа ч юм уу дагаад явж идэг бурхны хүсдэггүй тийм зүйлсүүдийг сонсцсон дагаад хийцэн явж идэг байхгүй. Эхний ээлжинд юу гэнэ эднэр юу яриад байна уу гэж өөрийнхөө хүсэл одоо миний хүсэлд нийцсэн тэр зүйлийг сонсож эхлэхээс бүх юм эхлэдэг байгаа байхгүй. Тэгэл тэрнийг дагаад явж итлээ. Ингээ яваад иж болох юм биш үү гэх тэр зам дээр алхаад сүултээ ер нь бол ийм болд нь штэ. Ягаад болохгүй гэж бэл те. Тэр хүмүүсийн дунд бүр орцсон явж байгаа нь эргээгээд бидний одоо нөө их сурвалж хаанаас юм бэ? Бурхны яг хүсэж байгаа зүйл биш үгүй юу? Нөгөө холцтой байдал гэдэг чинь энэ дэр гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр бурхан бидний юуны төрөнд цэвэрлэхийг хүсэж байна. Ялгаж салгах зүйлсээс маань салгаж бидний хил хязгаарыг тогтоохыг хүсэж байна. Гэхдээ зүгээр ингээ ямар нэг юмнаас салгаад ингээ холдуулаад те ингээд үлдээчихгүй хоёрдугаар хэсэгтээ юу гардаг вэ гэхээр тэр эзний хуйлд баярлаж түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаан бясалгана гэдэг чинь бид нар тэгвэл юунд илүү баярлаж юугаар дүүргэх төстэй юм бэ гэдэг нь ярьж байгаа байхгүй тий. Тэгээ 3 дахь дээр нь болохоор тэрээр урсгал усны дэргэд таригдсан мод адил билээ. Тэр мод цагтаа үр жимсээ ургуулдаг өөд навчсан хатдаггүй хүний үүс бүхэн үлзийтэй гэж байна. Тэгээ мессеж библиэлд харсан чинь яг энэ дээр нөө урсгал усны дэргэд таригдсан мод гэдгийг эдэнд дахин суулгагдсан мод гэж орчуулсан байлээ. Тэгэхээр бид нар эргээд нөгөө бурхны хамгийн анх одоо Адам Евэ хоёр төвжсэн тий тэр нөгөө амийн их болог болсон эдэнд дахин суулгагдах юм байна. Хэрвээ нөгөө нэг хил заагтай байгаарэ, ялгаж салгаарэ, хол яваарэ гэсэн замаас хол яваад үгийг илүү дурлаад өөрийнхөө амьдралд тэрийг тий өдөр шөнөгүй тунгаан бясалгаад ингээ хэрэгжүүлээд явах юм бол эдэнд дахин суулгагдсан амийн мөчл болох юм байна л та. Тийм. За тэгээд дөрөвдүгээр дээр нь хорон мөн хүмүүс бол тийм шээ гэж байгаа байхгүй. Тэд салхинд хийсдэг тарианы хайлсан. Ийм хүмүүсийн хувьд болохоор
Ерөнхийдөө гүн үндэс байхгүй л гэсэн үг. Тэ бид нар бол эдийн суулгагдаад байна шүү дээ дахин гүн доош. Гэтэл нөгөө хормоо хүмүүс маань тийшээ гүн суулгагдаагүй. Гэхдээ бас нөгөө Төндөөбагар пастрын номлол дээр ярьжсэн шүү дээ. Та нарын дунд зэрэгцээд тэ хормоо болон одоо нөгөө нэг тэ зөвхт нэгний хүүхдүүд хамтдаа амьдрах боломжтой гэдэг. Бид нэг цуглаан, нэг үйлчлэл, магадгүй нэг гэр бүл дотроо нэг ажил дээрээ яг ижилхэн нөхцөл байдал байгаа хэрнээ хоёр өөр байх боломжтой байдаг. Тэр ил харагдахгүй. Тэр гүнд юун дээр үнслэгдсэн үү, үнслэгдээгүй юу гэдгээс хамааралтай. Тэгээд тийм учраас хормоо хүн шийтгэлд нөгөөдөлтнүүд ч зөв шударга хүний цуглаан зогсож чадахгүй гэдэг. Тэг яг энийг мессеж библийн орчуулгаас харангуут юу гарч ирсэн гэхээр одоо нөгөө нэг шийтгэлд гэж байгаа шүү дээ. Эцсийн одоо нөгөө шийтгэлийн өдөр ирэхэд, шүүлтийн өдөр ирэхэд хормоо нэгэн хамгаалагдах ямар нэг зүйл байхгүй биднэрт гэж байгаа байхгүй. Харин зөвхт нэгний замыг бурхан өөрөө мэддэг. Тэ? Энэ бол миний хүүхдээ гэж хамгаална. Тэгээ хамгийн сүүлд зөв шударга хүний замыг эзэн мэддэг. Хормоо хүний зам сүнэх болно гэдэг. Тэгэхээр чи яг нөгөө нэг энэ дуулал нэг маань ер нь бол зөв шударга нэгний зам, нөгөө талд нь хормоо нэгний зам хоёрын ялгаа гаргаж ирсэн. Ийм одоо бүлэг юм байна. Ийм үг юм байна. Тэгээд эцэст нь юу гэж хэлмээр байна вэ гэхээр бид нар бурхныг мэддэг байх нь хангалттай биш юм байна. Зүгээр л бурхан минь, эзэн минь гэж явдаг. Бүхнийг одоо Иесус таньдаг гэж хэлээгүй шүү дээ, тэ? Юу хамгийн чухал вэ гэхээр эцсийн мөчөд бидний явж байгаа замыг бурхан мэддэг байх нь чухал юм байна. Тэ? Тэр замыг мэддэг. Зүгээр нэг мэдэх биш, тэр чинь алхаа, уналт, бүдрэлт, тэ, босолт. Тэр дунд хэрхэн яаж одоо даваануудыг давж байгаа. Тэр болгоныг бурхан мэддэг юм байна. Тэгээд 2 дугаар Тимот 3:6-ад бичигдснээр судар бүр бурхны амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвхт байдал дотор чиглүүлэхэд тустай гэж бичигдсэн байдаг. Тэгэхээр бидний амьдралд үг бас яг ийхүү үргийг гүйцэтгээсэй гэж хүсэж байна. Тэгэхээр хамтдаа босон залбирая. Хайтава энэ газар таны алдарт зориулан бэлдсэн савнууд цэвэрлэгдэж, таслагдаж, бий болж хүлээж байна. Таны огтуд, таны хөвгүүд энэ газар төрж байна. Энэ зүгээр нэг сүм биш. Энэ таны огтуд, таны хөвгүүд төрдөг газар юм аа. Та төрүүлдэг газар юм аа. Энэ бол таны хөвгүүдийн төрөх газар муу юм аа. Халелуя. Энэ учраас бид танд талархаж байна аваа. Танд талархаж байна. Есүс Христ танд талархаж байна. Нэрэл бидний амьдрал өдөр шөнөгүй, шөн өдөргүй таны өмнө анхлан утлаг мэт бүр үнэртгэхээс өөр аргагүй тийм тааламжит үнэртэй тийм утлагууд болж таны өмнө уугаасаа. Бид нар өнөөдөр танд талархал магтаалыг өргөж байна. Та үнэхээр биднээр бахархах болтугай. Бид нар танаар бахархдаг шиг та бидний амьдралаар бахархах болтугай. Бидний хийж байгаа бүхэн, бидний ярьж байгаа бүхэн таны дотор байж таныг үнэхээр баясгах болтугай. Таны тааллыг төрүүлэх болтугай. Тэгээ бид нар үнэхээр таны тарьсан суулгацууд гэж бид нар бүр үнэхээр нүүр бардам нэрлэгдэх болтугай. Бид нар бас бидний өөр хүүхдүүд, тэдний өөр хүүхдүүд ямар ч газар очиод амьдэрсэн, ямар ч үндэстний дунд очиод амьдэрсэн. Тэр үндэстний, тэр газрын хүмүүс хараад энэ бол хамгийн дээд нэгний хөвгүүд октод мөн байна. Яг адилхан шинжтэй юм байна. Яг адилхан дүр төрхтэй юм байна гэж бүр үнэхээр таньж мэдэх болтлоо. Та биднийг өөртөөгөө адилхан болгоорой аваа. Тандаа би талархаж байна. Ариун сүнс таны бялхан байдлын төлөө талархаж байна. Таны дүүрэн байдлын төлөө талархаж байна. Бүх алдрыг бид нар бүх магтаалыг, бүх хүндлэлийг өнөөдөр энэ газар танд өргөж байна. Яг бидний өмнөх үеийнхэн өргөж байсан шиг. Тэдний өмнөх үеийнхэн өргөж байсан шиг. Тэдний өмнөх үеийнхэн өргөж байсан шиг. Бид нар танд магтаалыг өргөж байна. Учир нь магтаал хүндэтгэл бол дуу биш ээ. Энэ бол амьдрал. Өнөөдөр бид нар амьдралаа танд дуулж өгч байна. Амьдралаараа танд дуулж байна. Та хүлээж аваарай аваа. Би Есүс Христийн нэрээр ярьж байна. Амен. Египтээс гарсан нь 3:14.
Египтээс гарсан 3:14. Би одоо ингээд сүүлийн үед ингээд одоо ерөөсөө бүр нэг одоо ингээд байнга л инээд хүрээл бүр зүгээр ингээд инээмсэглээл одоо ерөөсөө хэрвээ хүн харуул энэ одоо яатсан болоо гэж хэлмээр болчиход байгаа шүү дээ. Тэгээд уурлаад ураагаад явж ирснаас тэр намаагүй дээр л дээ. Мэдгүй учиргүй их баяр хөөр үнэхээр дотор маань оргилж болгилж байна. Одоо ингээд би өнөө өчтөр өглөө штэ тий би их тайны гүүрэнтэйгээр алхаж явахдаа өөртөө хэлжсэн. Гэхдээ ингээд юм яг бодтойгоор болоогүй байхад ингэж байгаа юм чи болоод ирвэл би бүр илэггүй ших байхаа гэд бодчихлаа. За Египтээс гарсан номын 3:14 би өнөөдөр 3 зүйлийн талаар ярих байгаа. 3 зүйл нэг бурхан. Тэгээ би багтаахыг хичээнэ. Гурван 14. За бид нар өмнөх түүхийг бол маш сайн мэдж байгаа. Мосе, за тэгэл эмэгтэйчүүд. Би энийг 6 сарын 1-ээс өмнө уншиж ирсэн. Тэгээ одоо хүртэл надаас ерөөсөө салахгүй байгаа л да. Тэгээд бисэ жинхэнэ утгаараа Бурхны эхийн алтарт эхийн одон ямар байдгийг, Бурхны цалинтай ээжүүд гэж хэн байдгийг би зүгээр үнэхээр энэ Египтээс гарсан дээр уншлаа. Би бүр ганцаараа үнэхээр их баярлаа, маш их баярлаа. Тэгээд би хуваалцъя гэсэн бүх хүмүүстэй хуваалцаж ярьсан байгаа. За, гэхдээ тэрэн лөө бол орохгүй 3-ын эхэнд байгаа 3 дугаар бүлгийн 14-өөс эхлэе. Бид нэртэй ер нь бол 3-ын эхлэл рүү буцаж очиж шүү. Ямар ч гэсэн 14 дээр очие. Бурхан Мосед би бол би байдаг гэж хэлсэн. Нэрээ шин нэрийг түнд хэлсэн ба. Шин юу ахвтай одоо Бурхан бол өөрийнхөө нэрийг мэдэн штэ. Ганцхан Мосе түүнээс асуусан. Асуулт бол үргэлж сайн. Нараа бол их асуулт асуудаг хүн байна лээ. Асуулт асуугаад байвал ер нь маш гайхалтай хариултуудыг ухаж ойлгох юм. Би ер нь асуултаа нэмье гэж бодлоо. Нэмж ер нь асуужээ гэж их бодлоо. Тэгээ үнэхээр маш гүн, маш нухацтай тийм номлолыг бид нар өглөө сонслоо. Би бол тэгж бодлоо. Өглөөг нь яг энэний өмнө. За Мосе бурханд ингэж хэлсэн байна. Хараач. Би Израилийн хүүгүүд рүү очиод тэдэнд та нарын өвөг дээдсийн бурхан намайг та нар руу илгээвэ гэж хэлэхэд тэд нар надаас тэр чинь хий юм бэ? Нэр нь юм бэ гэж асуувал би юу гэж хэлэх вэ гэсэн. Хариултанд нь бурхан Мосед би бол би байдгаа гэж хэлсэн байна. Би бол би байдаг. Өөрөөр хэлбэл би бол би. Тэгээд би бурханы нэрүүдийн талаар бас маш их ойлгохыг хүссэн. Яа гэвэл бид нар бурхангүй үндэстэн байсан шүү дээ. Тийм биз дээ. Бид нар ч одоо бурхан бол байхгүй бөгөөд бурхан бол одоо бурханд итгэх нь тийм ээ одоо харт тамхи юм а гэж одоо сургагдсан тийм үндэстэнд бид нар өсөж төрсөн байхгүй юу. Тийм учраас бид нар энэ үгийг хүлээж авч байгаа бидний сэтгэлгээ бол огт өөр. Харин энд бурхан би бол би байдаг гэж хэлэхдээ Мосегийн амьдралыг бүр оронгоор нэргүүлсэн маа. Тэгэхээр зөвмөрөө бурхан Мосед яагаад ингэж хэлэх болсон? Яагаад гэвэл Мосе бол үүндээ яг бурхантай маш ойр дотн амьдраагүйгээр 80 нас хүрсэн байгаа шүү дээ. Одоо яг энэ үед бол 80 таа байгаа. Харин бурхан түүнтэй анх удаа хувьчилж уулзсан. Хуваараа. Ээжээр нь ч дамжуулаагүй, эсвэл хатан ээжээр нь ч дамжуулаагүй, Ааронаарч, Мириамаарч дамжаагүй. Аарон, Мириам, Йохобед гэх 3 маш бурханлаг хүмүүс байсан ч гэсэн тэр 3-аар дамжиж яриаггүй. Зүгээр хээр одоо тий хонь хариулаа явж исэн Мосегийн амьдралыг бид нар чадах чинээгээрэл мэднэ эндээс. Харин бурхан түүнтэй уулзахад Мосегийн асуулт бол тэр эсгүй. Тэгээ хүмүүс таны хин юм бэ гэхээр би юу гэж хэлэх юм? Авраам, Исаак, Яаковын бурхан. За тийм ээ, тэрийг бол мэдээд байна. Бидний өвөг дээдсийн бурхан. Гэтэ тэд нар нэр асуувал би юу гэж хэлэх вэ гэсэн. Нэр бол айгүй чухал.
Бурхны хинбэ гэдэг өөрийгөө нэрлэж байгаа нэрийг бид нар бүр ингээд бүр чихээ наагаа сонсох хэрэгтэй. Бурхан өөрийгөө нэрлэж байна гэдэг чинь яг нэрийнхээ дагуу байна гэсэн үг. Би өөрийнхөө нэрийг хэлчихэж байна. За би бол сувд юмаа гэж хэлчихье. Гэтэл хүн миний нэрээс миний мэдээллийг олж авч чадахгүй. Мөн бидтэй. За энэ нэмэгтэйг ийм гэж нэрлэдэг юм байна. Тэгэл болоо. Надтай удаан алхачээж одоо сувд гэж хүний талаарх одоо бүрэн ойлголтыг авахгүй ч гэж магадгүй. Харин бурхан хүндээ би бол би юм. Би бол би байдаг. Би бол би гэж хэлж яхад бурхан одоо яг өөрийгөө бүхлээр нь одоо хүндээ ойлгуулж байгаа юм. Тэгээ би энэ нэрийн тухай бас харсан л да. Google дүлтэнд аягүй юм байдэн шүү дээ. Ер нь бол харсан. Тэгээд бурхан бол үнэхээр мөнх оршигч бас би дээр нэмж бодож олсон юу байсан бэ гэхээр би бурхан мөнх оршигч гэдэгт итгэдэг яг тантай адилхан. Тэр мөнх оршдог. Гэхдээ мөнх оршдог гэдэг ойлголтыг бид нэр дахиад өшөө жоохон гүн ухахгүй бол биднээс ингээд тэр бурхан холдох гэдэг байгаа байхгүй. Бид нар нөгөө нэг сэтгэлгээгээр холдуулах гэдэг. Мөнх оршигч гэхээр чи бид нар чи мөнх оршдгүй дэлхий дээр амьдраад байгаа байхгүй юу? Юу ч энд мөнх биш үү? Би ч мөнх биш тийм биз дээ. Гэхдээ би мөнх амийг авцсан. Таач мөнх амийг авсан. Тэгэхээр мөнх оршигч бурхан гэл тэнгүүд гэд ханагтаа явчихдаг байхгүй. Алга болчиход байгаа байхгүй. Яг л төртөө тэнгэрүүдийн дээр одоо мөнх хаан байдгийн тэнд байдаг байх. Харин хязгааргүй гэд хэлчих юм бол арай өөр болоо явчих. Хязгааргүй оршигч тэр. Мөнх байдал хязгааргүй гэдэг чинь том төстэй ижил утгатай өксөд байгаа байхгүй юу? Тэр хязгааргүй оршигч. Тэрийг юу ч хязгаарлахгүй. Хүн ч хязгаарлахгүй. Одоо тэрийг бүр юу ч хязгаарлахгүй. Тэгэхээр тэр хязгаар энэ би бол би байдаг гэж хэлж байгаа дотор нь түүний хязгааргүй оршихуй тодорхойлогдоод байгаа байхгүй. Би бол хязгааргүй оршдог. Хэрвээ бид нэр энийг ухаж үзэх юм бол үнэхээр жаргамаар ойлголтууд биднэрт ирнэ. Өөрөөр хэлбэл тэр юугаар ч хязгаарлагдахгүй гэсэн үг. Миний нөхцөл байдлаар хязгаарлагдахгүй. Бид нар хэрвээ Египтээс гарсан номыг эхлээд унших юм бол бурхан ерөөсө хаана нь байна гэмээр л нөхцөл байдал үүсэж байгаа. Эцгүүд нас арцсан. Нөгөө 12 овгийг төлөөлөд төрсөн эцгүүд байгаа шүү дээ. Эхлээд далуулаад бид нар Египтэд очисон. Йосеф Мосефтойгоо бүгдээрээ нас арсан. Харж байгаа юу ч мөнх биш. Нас арсан. Харин бурхан үхээгүй. Бурхан Мосед би бол би байдаг гэж хэлж байхдаа би тэгэхэд ч үхээгүй гэдгээ хэлсэн. Би үргэлж байсан. Намайг тэр фараоны тушаал үгүй та нарыг таньдгүй фараон гарч ирсэн намайг хязгаарлах уу? Хитэж хязгаарлахгүй. Мосед туйлын сайн биш. Йосеф сайн ханддаг байсан хаан үхэн шүү дээ тэр чинь. Гэхдээ үхсэн нь бурхныг хязгаарлаагүй. Муу ёрын хаан гарч ирсэн. Тэгээ юу гэж? Муу ёрын хаан гарч ирээд Эстертэйг боловсруулсан. Тэгээ юу гэж? Эстертэйгээ боловсруулахад нь түүнд юу байсан? Түүнд бүх юм байсан. Мөнгө тэр сангийн яамтай байсан. Түүнд айран байсан. Түүнд тэр чинь хаан штэ. Тэр чинь бүр Египт бол тэр үедээ дэлхийд одоо номер 1 гүрэн байсан гэдэг. Түүнд зөвхөн өөрийнх нь үндэстэн биш, үндэстнүүдийн их сурвалж түүнд байсан. Тэр төлөвлөгөө зохиосон, үе шаттайгаар хэрэгжүүлсэн. Гэхдээ бурхан би бол би байдаг. Намайг юу ч зогсоож чадахгүй. Намайг юу ч хямгадаж чадахгүй. Намайг юу ч миний бодлыг, миний үйлсийг, миний үйлдэлийг юу ч хорогдуулж чадахгүй. Миллиметрч багасгаж чадахгүй. Би бол би байдаг. Бурхан би та нарын зовлон дунд чинь хамт байдаг гэдгийг би бол би байдаг гэж хэлэхдээ хэлсэн байгаа байхгүй. Би та нарын одоо тэд нар чинь 430 жилээс чинь одоо хэдэн жилийн зовлсон бид нар сайн мэдэхгүй. Ямар тач байсан эхнээсээ зовоогүй. Эхнээсээ тэд нар штэ фараоны тушаал гараад одоо энэ Түндэ Бакрэ пастрын номон дээр ярьж лаа. Та нар Египтийн хамгийн шилдэг газар амьдар. Тэгээд хамгийн тэр газрын өөхийг ид гэж байгаа бүр.
англи орчуулга дээр. Тэр газрын өөхийг нийт өөрөөр хэлбэл торгонд өөрийгөө ороо тосоор гүлэг гэсэн үг. Тэгж амьдр гэсэн. Фараон ямар ч болцлыг нэхээгүй тэднээс. Чи та нар сайн байвал эсвэл жил бүр та нар надад тэдэн төрийн татвар төлөөд тэр хаан ямар ч болцол нэхээгүй штэ. Ир хамгийн шилдэг газрын сонго тэгээд тэр газрын тосыг ид. Өөхийг нийтэл гэсэн үг. Өөхийг нийт. Монгол хүмүүс бол өөхийг нийтгингүү шууд ойлгоно. Хамгийн шилдэг газар. Бурхан үнэхээр тэдэртэй хамт байсан бөгөөд тэр үед нь хамт байсан. Дараагийн дарлал зовлон эхлэхэд бурхан хамт байсан. Би бол би байдаг гэдэг чинь намайг байхыг болиулж чадахгүй гэсэн үг байхгүй да. Намайг бүү орш гэж хич хэлж чадахгүй. За энэ таны энэ Йосефийг тандгүй хаан гараад ирж одоо бурхан байхгүй гэж бид нар хэлж чадахгүй. Өөр тэгэж итгэсэн ч тэр байсаар л байна. Би бол би байдаг. Есүс Христ Гетсеманы цэцэрлэг дээр албаар баривчлагдах гээд очсон. Үүрээр штэ харуу бүрий. Тэгээд цэргүүд ирсэн. Тэгээ Есүс бүр асуудаг, бүр өөрийгөө таниулах гээд санаатайгаар та нар хэнийг ирнэ вэ? Нөгөөдөл нь юу гэсэн? Назарын Есүсийг гэсэн. Тэд нар Назараас гарсан нэг мужаан залууг алах гээд явж байна л гэж бодсон. Жохон бодлоо тарьцсан. Тэгээ одоо бослог болох гээд байдаг. Одоо энэ хүнийг алчвал одоо бид нар бас тайшрах гээд байдаг. Назарын Есүсийг хайж яана гэхэд Есүс яг энэ үгийг хэлсэн байгаа байхгүй. Би байдаг. Тэм учраас Иохан номын 18 дугаар бүлгийг унших юм бол тэд нар бүгдээрээ хоошоо ухраад бүдэрч унцгаасан гэж байгаа бүр. Сүгдэж унсан гэж байгаа. Харъя цөмөр та нар энэ суудач одоо сүүлийн үед булаан загтлаа ярддаг болоо юу та гэж гэсэн харцаар харах гэдэг шиг. Харъя. 18. Иохан 18. 14 биш 4. Есүс өөрт нь тулгарх энэ бүгдийг мэдэж байсан бөгөөд урагш гараад тэднээс та нар хэнийг ирнэ гэсэн. Тэд түнд Назарын Есүсийг гэж хариулахад Есүс би байна гэж хэлсэн. Түүнийг барьж өгсөн Юдас ч тэдэнтэй хамт зогсож байсан. Тэгээд Есүсийг би байна том үсгээр гэж хэлэхэд хүмүүс ухарч газарт тунсан. Яагаад? Яг л энэ нэрийг мэддэг байхгүй тэд нар. Энэ нэрээр хүн өөрийгөө нэрлэдэг, энэ нэрээр бурхан өөрийгөө нэрлэдэг гэдгийг мэддэг учраас тэд нар шууд тэр газарт юу нөгөө барих гэж ухас хийх. Шууд хоошоогоо ухраа бүгдээр бүр сөхөрч унсан байна. Тэнгэрлэг нэрийг эдгээр мэддэг учраас. Тэгэхээр энэ Мосед тэр өөрийгөө танилцуулж байгаа нь айгүй чухал байсан. Яг энэ үед бол үнэхээр чухал байсан. Яг үндэстэн одоо нэг харанхуугаас нөгөө гэрлийн хаанчлал руу шилжиж штэ. Тэр нэрээ би та нарт хэлхээ марцсан штэ. Манайх нэрээ нүүж байгаа. Хаашаа нүүж байгаа вэ гэхээр ядуу тарчиг дутагдал гачигдлын амьдралаас тасарч өгсөн баян амьдрал руу нүүж байгаа. Би таныг ч гэсэн манайхтай хамт нүүгээч гэж урьжээ. Цөмөрөө нүү идэх үү? Яг газар зүүн байршгүй пивэрэ. Та нар бүгдээ гайхширсан баг тий. Түндэ Бакра пастор хэлсэн штэ. Та нар нүүгээч. Би бол энэ нүүлтэнд айгүй дуртай байгаа. Бүр дуртай нүүж байгаа. Хамгийн гол нь юугаач авч явах шаардлагагүй. Гуйлагч сэтгэлгээ мэтгэлгээгээ бүгдээр ингээд хаяа зүгээр шууд тийшээ орох хэвээр. Юу ч тийшээ чирэх шаардлагагүй. Ямар ч новш авч орох шаардлагагүй. Өөр амьдрал бий. Тэгэхээр энэ үндэстэн яг нүүж исэн. Одоо нүүхэд бэлэн болж шээ. Одоо нүүж исэн биш. Одоо нүүхэд бэлэн болго бурхан үндэстнээ яаж нүүлэх вэ талаар ярьж байна. Тэгээ нүүлэх гэхээр Мосег чинь тархинд багтахгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр бурхан өөрийгөө гэхдээ таныг одоо хин гэж хэлэх юм бэ? Би бол би байдаг. Би намайг хинч хязгаарлахгүй. Би бол хязгааргүй оршигч. Тэр хаан ёрын төлөвлөгөөгөө зохиож байхад би зүгээр хоёрхан их баригчаар би зүгээр аврагч аварцсан байхгүй. Хоёрхан их баригч. Энэ түүхийг та нар зүгээр унших. Би бүр энийг унших тэр өглөөнөө би бүр инээсэн, хөхөрсөн, бүжгэлсэн хашаан дотор би бүр диаволын талаар шин илчлэлт авсан. Тэр бол арчаагүй. Хэрэг Христ ялаагүй бол би ингэж хэлвэл би алуулна. Гэхдээ тэр ялцсан учраас тэр арчаагүй. Арчаагүй байхгүй юу? Айран байна, мөнгө байна, хүчин байна, эрх мэдэл байна. Хоёрхан эмэгтэйг тэр яаж чадаагүй.
Мосог зүгээр хоёр эмэгтэй зүгээр тэрж байгаа зүгээр л амьд үлдээсэн. 7 настай охин. Бурханд олдсон байгаа байхгүй. Зүгээр дүүгээ зүгээр ингээд зүгээр ээжтэйгээ ачигт л яриад бүр дуулууртай ээжийнхаа төлөвлөгөөг яриад ээжийн төлөвлөгөөгөө боловсруулаад стратегээ боловсруулаад 7 настай охин ээжтэй бүр ажил олоод өгч байгаа байхгүй. Цалинтай ээжийн ажил. Би цалингийн өгөө. Би танд нэг эмэгтэйг аваад ирэх. Үгүй тэгээч би бүр цалин өгье. Тэгээ бүр их тэнгэрийн аманд аваачаад ээжийг нь хүүтэй охинтой амьдруулангуудаа ээжт нь зүгээр цалин өгөө суучдаг. Нөгөө өрөөнд нь хаан зүгээр дахин гашилсан заа юу. Яаж идрийг алах вэ? Яавал устгах вэ? Үгүй бүр чи бүр устгаж үзэгдээч. Зүгээр тэр ордон дотор тийм ээ зүгээр хааны хоолыг идээ. Зүгээр ээж нь зүгээр цалин авцсан заа юу улсынхан төсвөөс. Арчаагүй биш гэж юу энэ нэрээ? Арчаагүй үнэндээ. Харин бидний бурхан хязгааргүй. Тэрэнд зүгээр тэр ордон зүгээр ашиглуулсан зүгээр сайхан. Бүр охин хааны охин гүнж мөнжин зүгээр тэр чиг тэр хааны гүнж бол үнэхээр гайхалтай. Тэр чи харин үндэстэн. Хов өртөхгүй шүү дээ. Тэгснэ хүү төрүүлдэг байсан. Зарим их сурвалж тэр эмэгтэйг хүүсэр гэдэг. Зарим их сурвалж болохоор охин л төрүүлээд байсан хүү байхгүйс учраас тэр хүүг бүр үнэхээр хүлээж исэн гэдэг. Тэгсэн чинь бүр хараа харин үндэстэн штэ. Тэгсэн чинь бурхан бүр тэр эмэгтэйг итгэмжт гэж үзээд бүр зүгээр үндэстнийхаа баатрыг нүүлгэн шилжүүлэлтийнхаа командлагчийг нь бүр өгснөө өсгүүлж итгэж бүр. Одоо энэ зүгээр алдарт их болдог штэ энэ авгаа. Би бүр хүү энэ арай жаргацсан эмэгтэй юу? Зүгээр срац майор гэдэг шиг зүгээр алдарт ихийн одон хиддгээр зэрэгэд хамгийн дээд зэргийг авчиж байгаа байхгүй. Бурхан хязгааргүй нэрэ. Бурханд ерөөсө бурхныг хинч болгож чадахгүй, хинч зогсоож чадахгүй. Тэр зүгээр гаргаж ирнэ гэсэн бол зүгээр та нар дугаарай зүгээр би зүгээр ярихчгүй дээ тийш. Зүгээр ажиллаа хийгээл тэр хитгэн хүүхнэр дамжуулаад хийчихэж байгаа байхгүй. Тэгээ би нэг юмэг ойлгосон. Бид нар ингэж ярьдаг байсан. Ердөөсөө хэдхэн сарын өмнө за мэдгүй 1 сарын өмнө ч гэж магадгүй. Би ч тэгж хүсдэг. Үгүй надаа манай ирчүүд басаасаа. Манай цуглаанд айгүй олон ирчүүд байгаасаа. Бид нар тэгж хүсдэг те. Египтээс гарсан номон дээр ямар ч эрэгтэй хүн ихэж гарч ирээгүй байгаа. Ойлгож байна уу? Бурхан хэдэн хүүхэнтэй л үзээд байгаа. Үзээд байгаа. Хамгийн бага нь 7 настай. Хамгийн том нь одоо хидчихсэн юм хобэдлсэн багтаа эсвэл гүнжин ч юм уу. Хэдэн хүүхэнтэй л тэр үзээд байсан. Одоо ч гэсэн мөн хэдэн хүүхэнтэй л үзээд байгаа. Эрэгтэйчүүд байгаа шүү Тэгтээ тэр эмэгтэйчүүд ирчүүдээ гарч ирэх хүртэл тэд нар бүр үнэхээр уйгахгүй бурхантай хамтран ажиллаж байсан юм аа. 3-5 нас хүртэл хөхөр хооллохдоо еврей эмэгтэйчүүд тэр хүүхдийн нэрийг шивэндэг, хувь тавилангийн шивэндэг. Хамгийн гол нь бурхны түүхийг эхнээс нь эхлэл намаас хулаа ярьж өгдөг байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр эмэгтэй өөрт нь цаг хугацаа маш богино байгааг мэдчихсэн Яхабед. Тийм ч учраас охиндоо чи заавал тэр эмэгтэйд хөхүүлэх хүн хэрэгтэй юу гэж асуух хэрэгтэй. Тэгээд чи намайг зааж өгөх хэрэгтэй. Тэгээ би очих хэрэгтэй. Тэгээ би чихэнд нь бурхнаас ирсэн илчилтийг шивнэх ёстой. Тэгээ тэр нь нэгэн цагт сэрүүлэг болоод тэр хүнийг сэрэх ёстой. Мириам биш Яхабедийн төлөвлөгөө. Та бид нар хөвгүүдийнхаа дотор эсвэл хөвгүүдийнхаа дотор тэр нөгөө нэгэн цагт сэрүүлгийг нь харин суулгаж өгсөн үү? 3-5 наснда хүүхдийн дотор үнц нь суулгагддаг. Хэн болох нь суулгагддаг гинэ. Ямар үнэлэмжээр тэр хүн амьдрахын гэдгийг 3-5 наснда эцэг гэхээс тэр авж идэг. Тийм амар чухал үе байдаг учраас еврей эмэгтэйчүүд 3-5 хүртэл хүүхдээ дандаа хөхүүлдэг байсан ба. Тэгээ зүгээр л уцаа маажаад хөхүүлдэг биш. Ярьдаг бүр, хувь тавилангийг хэлж өгдөг, бүр залбирдаг. Таанч би ингээл нэг хүүхдүүдээс тэврээл бид нар ч одоо нөгөө ядуу нэг орон дээр шамбаарал унтдаг байлаа шүү дээ. Тэгээд залбирж яхаар зэрэгэл ингээл бүр том юмруулдаг гэж ороод иддэг байсан. Эхлээл авааста энэ маань өвчтэй байна та идгэх болтгой. За одоо маргааш хоол унд.
Тэгэл өөр юмроо орчдөг. Тэр мөчтөө тэр эмэгтэй хийх бүх зүйлээ хийцэн байгаа байхгүй. Тэгээд ерөөсөө санаа зовоогүй. Бид нар яадаг гэж. Бид нар яадгийг би танд хэлж өгье. Өдөр шөнөгүй утасна. За яаж вэ? Хоолоо идсэн үү? За юу хичээл чи яаж вэ? За чи на хүний газартаа дасж гэнэ үү? За яаж вэ? Хадам аав чи юу гэдэг нь чамайг? Хадам ээж чи юу гэж вэ? Хадам ээж чамаа гомдоогоогүй ч. Бид нар хүнтэй суусан ч амар заяа үздэггүй. Гэтэл энэ хүмүүс зүгээр л 5 настай хүүхдээ сүмд аваачсан илигийн дор үйлчилгээ яваад өгсөн ч гэж шиг. Өдөр болгон ингээл уцталтай ястаа нэрэ тэр үед уц байгаагүй штэ гэж та хэлэх байх л да уц байхгүй ч гэсэн өөр төрлийн утас олно штэ энэ хүмүүс ч. Аласта асуугаал тэгэл эсвэл яаквиг тийшээ явуулчаал ээж ингээл араас нь баян хүнгүүлгээл 700 км газар яаж юм бол лабан чамаа яаж юм нөгөөдг нь уйлал ээжээс лабан өнөө хөгийн юм хөгийн доош надад өөр охиноо өгчлээ алнаа лабаныг гэл ээж нь очиж хутгалтаа тийм ерөөсөө байхгүй зүгээр явуулсан бурхан даатгсан яагаад гэвэл тэд нар өөрсдөд нь байсан хугацаагаа зөв ашигласан үлдсэнийг нь бүгдийг бурхан даатгсан. Тийм учраас хэсэг хугацааны дараа ирчүүд нь гарч ирсэн. Ирчүүд нь босч ирсэн. Ирчүүд нь бүр үндэснээ чөлөөлөхөөр гарч ирсэн. Тийм учраас бидний хүүгүүд ирж яваа. Бидний ирчүүд ирж яваа угаасаа. Бид нар ерөөсөө бид нар юр бусын ажлыг хийгээд юр бусын үйлчлэлийг хийгээд хязгааргүй оршдог тэр бурхантайгаа хамт ярилцаад стратеги төлөвлөгөөгөө боловсруулад ингэж сууж. Харин бид нар хизээ хүүхдүүдэд санаа зовдөг гэхээр том болчихгоо. Тэр үед нь биш. Чи найдваргүй. Харин жоохон байх үед нь л бид нар хийх ёстой юм аа. Суулгах ёстой. Үлдсийг нь бурхан хийн. Үлдсийг нь бурхан бүгдийг янзлна. Харин бид нар ганцхан хүүхдүүдийнхаа дотор, хөвгүүдийнхаа дотор тэр 40 наснда сэрүүлгэн дуурсан шүү дээ. Мосегийн. Яаквыг хараарай бас. Исаакийг хараарай. Хэдэн наснда тэд нар бурхантай ярьж эхэлсэн байна. Яг үндэ бид нар бол хайгаагүй шүү дээ. Бурхан өөрөө хайж очсон байхгүй юу? Сэрүүлгийг нь сэрээсэн гэсэн үг. Ээж нар нь хийдгээ хийсэн тэгэл орхисон. За энэс цаашаа бол би чадахгүй юм байна. Одоо энэс цаашаа бурхан минь би танд үнэхээр хүүхдээ өргөж байна. Тэгээ бурхан тэр хүүхдүүдийг нь аваад явсан байгаа. Тэр бидний хүүхдүүдийг ч авч явна. Яг л тэр хязгааргүй оршигч учраас тэрнийг юу ч хязгаарлахгүй. Миний өчөөхөн бөндгөрч хязгаарлахгүй. Миний чаваастаа 5 хүүхэд өсгсөн тэр тууршлага муршлага юу ч биш. Би бол юу гэж боддог гэхээр хүүхэд өсөх туршлагатай хүн гэж юу байдгүй юм байна гэж би боддоо шүү дээ. Хүмүүсээс хэлгэлтэй тааш 5-ыг өсгсөн юм чи айгүй туршлагатай байна. Үгүй би 5 хүүхэд төрүүлсэн зөндөө их алдаа байсан. Бас мэдгүй би яг үндэ мэдгүй. Тэр хүүхдүүд яаж амьдрсныг би харж ээж сая. Би одоо би ингэж ажилласан юм аа. Би багийн чийдэрч бас их дажгүй ажилласан юм биш үү гэж хэлэх байх. Одоогоор бол би юу ч хэлж чадахгүй. Тэм учраас би амар туршлагатай аав ээж байдаг гэдэгт бол ер нь бол энэ нэг тийм оновчтой тодорхойлт биш ээ гэж би боддог. Хин ч мэдэхгүй тэрийг. Тэгэхээр тэр бол хязгааргүй оршигч гэдгийг Мосед хэлсэн. Би хязгааргүй оршигч. Би байсан, би байгаа, би байх ч болно. Намайг хин ч хязгаарлахгүй. Намайг юу ч хязгаарлахгүй. Ямар ч боолчлол 430 жилийн боолчлолсэн ч намайг хязгаарлахгүй. Бид нар энийг бүр тархиндаа зоох ёстой. Ямар ч хөгийн гимтэн байсан бурхан хязгааргүй тэр хүрч чадна. Дараад нь энэ нэр юуг илэрхийлж байна гэхээр зэрэг маш идэвхтэй байдлыг хэлж байгаа. Маш идэвхтэй. Тэгээд эрх мэдэл нь харьцуулшгүй өндөр. Бүх юм түүний эрх мэдэл дотор байдаг. Бид нар одоо энэ харанхуй ханхуугийн эрх мэдэл дор амьдрдаг гэд бүр ижил дасл болсон сэтгэлгээнээс салах ёстой. Харанхуй ханхуу энэ дэлхийг уруу татаж байгаа нь үнэн. Гэхдээ бид нар тэр нөлөөнд нь орохгүй. Түүндээ Бакр пастор хэлсэн байсан шүү дээ. Сөрөг зүйлс тохиолдоод байгаа нь чи зөвшөөрөөд дээ шүү дээ. Чи нүгсөө гаргаж өгөөд дээ шүү дээ. Чи боломж өгөөд дээ шүү дээ. Зөвшөөрөөд байна гэдэг чинь зөвшөөрөхгүй гэж хэлэхгүй байгаад байгаа хэргийн учир байгаад байгаа байхгүй. Бид нар зөвшөөрөхгүй гэж хэлэхгүй байна. Би юу хийхээ мэдэхгүй байж болно. Харин юу хийх ёсгүйгээ мэдчих юм бол болчихж байгаа байхгүй. Би юу хийж болохгүй юм. Бурхантай алхаж байхад юу хориотой юм. Юу жигшдэг бурхан. Тэрийг нь бид нар сахиад явж байхад та нөгөөдгийг хийж яана л гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар
би дахиж ийм зүйлийг өөрийнхөө амьдрал дээр зөвшөөрөхгүй гэж хэлэх ёстой болчиход байгаа. Хэлэхгүй байвал яваал. Тэгээ бид нар ямар аимшигын юм тулж ээж сая хэлэх юм байгаа юм мэд. Бурхан тэр болтол байгаа л байна. Бид нар нэг дээр гэр бүлэрээ нэг кино үзчихсэн. Тэн дээр болохоор зэрэг нэг айлын ганц охин ээж аав нь маш их хайртай, бүр хайрын дотор өсгцэн. Тийм охин гэрлээд тэгээ яасан бэ гэхээр амар хүчээр хилдэг залуутаас суучдаг байхгүй. Зодддаг, баруун салгаагүй зодддаг. Тэгээ тэр охин ерөөс тэрийг аав ээжтэй хилдэггүй. Тийм ингээ хүний эцэг чинь мэдэрдэн шүү дээ. Бүр харахгүйгээр мэдэрдэг охин нэг л биш вэ наа гэдэг. Асуугаад ахт ерөөс хилдэггүй. Тэг хэлэхгүй байгаад байгаа учраас хин ч орж болдоггүй тийш амьдрал руу. Тэр эмэгтэй яагаад байна гэхээр хүчирхийлэг зөвшөөрöd байгаа байхгүй. Тэгээд тэр за болоо одоо би өстө зөвшөөрөхгүй гэж хэлэхдээ хожигдсон байдаг. Тэгээ алуулдаг. Биш нөхрийг аалдаг. Тэгээ шоронд ордог. Тэгэхээр бид нар зөвшөөрөхгүй гэж одоо дуурах хэрэгтэй байхгүй. Одоо дуурах хэрэгтэй. Би одоо ёстой гонч шүү. Би өчнөө жил би мэдгүй бас одоо гүйцээ одоо ёстой би чамаа зөвшөөрөхгүй. Үхлийг зөвшөөрөхгүй би. Би өвчнийг зөвшөөрөхгүй. Би одоо тэ өөр зээлийг зөвшөөрөхгүй. Бүр зүгээр дасцсан гэхгүй бүр зүгээр эр нөхөр минь юм хайшин тэр одоо. Бүр надтай бүр унтаж гитцээ хоёлаа орондоо орцтой. Чамаг би яаж төлөх вэ? Харин тий чи намайг төлмөр л байна да. Бүр ярьцсан. Гачигдал дутагдал. Баян гачигдаж дутагддаг учраас амар халимтгай болцсон. Ерөөсө том юм мөрөөдөж чадхаа байцсан. Бис ийм болмоор байна гэж ерөөсө хэлж чаддаггүй. Гөлөг шиг айгаал харин тийм ээ болчмоор гэдэг. Наа ч одоо надаа мөнгө дутаад байнаас хэрэг ал. Бидний үндэ яг ямар балиар болгодгийг би одоо л мэдчихэв. Зөвшөөрөхгүй бид нар. Бидний өөр хүүхдүүд буруу хүнтэй суугаад зовоод тарчлаад тэ Сатан гэдэг хатан эцэгтэй болохыг би зөвшөөрөхгүй. Зөвшөөрөхгүй би. Миний хүүхдүүд миний алдааг давтахыг би зөвшөөрөхгүй. Тэдний алдаанд үрдэн шинэлэг байг л дээ бурхан минь. Тэд нар дааж гарах хүч нь өөр байг. Тэд нар биднээс илүү дээр амьдраг. Бидний алдааг бүү давтаг зөвшөөрөхгүй. Хориотой. Миний удамд аливаа донтолт хориотой. Бүр гавл зураад бичмээр байгаа байхгүй юу бүр. Хориотой. Ойртож болохгүй. Хурж болохгүй. Орж болохгүй. Манайх руу. Би хэдэн жилийн өмнө манай дүү бас багийн дүү хоёр ч архиуд байсан. Тэгээ би дүүнэрээ загнаад хэлчихсэн байхгүй юу. Би одоо энэ хашааны хаалган дээр ингээ гавл зураад ингээ нэг хоёр яс ингээ зөрүүлсэн тэг нэг өндөр хүчтэй аюултай гэдэг нэг зураг байдаг штэ. Би тийм зураг бүр захиалж хийлгээ доор нь арх уувал аюултай. Энэ хашаа руу арх авч орохыг би хориглон гэ бичнэгээ би загинжсэн. Одоо тэрийг би тавих шаардлага болсон. Яа гэвэл тэд нар тэхээ байсан учраас. Бид нар зөвшөөрөхгүй. Бид нар хориглож байна. Чи минийх биш зайл даалдор гэж эхлэхэд тэд нар ажиллахаа болно. Харин бид нар зөвшөөрöd байгаа байхгүй. Хязгаарлаад байгаа байхгүй. Бурхан хязгаартай юм шиг аашлаад байгаа байхгүй. Бурхан хязгаартай. Бурхан миний нөхцөл байдал дотор хөдөлж чадахгүй. Тэр ажиллаж болохгүй. Тэр тэгтэл ямар амар нөхцөл байдал дотор бүр зүгээр тасарцсан ажиллаж байгаа байхгүй. Бүр зүгээр 7 настай охин хүртэл тэнд чинь бүр ажиллагаанд нь орцсон ч явж байгаа шиг. Үнэхээр гайхалтай. Тэгэхээр бурхан тийм амар хамааралгүй эрх мэдэлтэй бурхан. Хинээс ч хамаардгүй, хинээс ч асуухгүй, надаас ч асуухгүй. Тэр сувда би яах вэ гэж асуухгүй. Яах вэ гэж асууж байгаа нь өөр утгатай байдаг. Түүнээс тэр юу хийхээ надаар заалгадсан биш. Тэгээ бодглохоор миний залбирлын амьдрал ямар өвчтэй байсан юм бэ? Би дандаа юу хийхин заадаг. Аа та тэгчээрээ заяа. Тэгснийхаа дараа ингэчээрээ. За тэгснийхаа дараа бол харин ингээрээ. Харин тэгчээд бол ингээрээ. Би одоо хий юм бэ ерөн? Хүснээ л хийгээч штэ та. Та хүслээрээ ажиллаач штэ. Зөв хүснээрээ зөв хөдлөөч штэ миний амьдралд. Тэгэл одоо става та. Энийг маань лавраад өгчөөч. Та энийг л аварчаач. Гэхдээ одоо тэр мэдэхгүй байгаа юу? Харин наадах чинь аврах гэж би чамайг ихлэ аварцсан байхгүй ч ямар олон хүүхд юм чи ч тоо.
Чи зүгээр л намайг хар л да. Мосе тэгсэн ш. Намайг хар, би гацаа гэсэн чи үгүй Мосе чи намайг хар да. Би гацаа биш. Та Египтээс гарсан намайг уншвал яг тэгж хэлж байгаа. 6 дугаар бүлгийн төгсгөлд байдаг байх шүү. Мосе эзэн минь та намайг хараач би eerүү гацаа. 7 дугаар бүлгийн 1-р эшлэлээр бурхан намайг хараач Мосе. Өөрийгөө бид нар айгүй хардаг. За ашгүй нэг юм даавал мавлын учрыг олоод ингээ харахаа байсан чи одоо өөрийгөө харж ихэлсэн. Би чинь гацдаг, би чинь eerдэг, би чинь юмтай, би чинь юмгүй, миний юм айгүй их, минийх би юуж байхгүй. Би ядаж та цувтаа шиг амар юмтай байсан бол үгүй би бол ариунаа шиг юучгүй юм байна гэл одоо ингээ бурхан руу харж юусоо чадахгүй. Одоо зүгээр харъя. Тэр хязгааргүй, тэр хинээс ч асахгүй, тэр төгс, тэр бүрэн эрх мэдэлтэй халташгүй дархан эрх мэдэлтэй. Хинч тэрэн лөө сарв гэж чадахгүй. Би зөвшөөрөхгүй гэхэд тэр чадахгүй. Бид нар зөвшөөрöd байгаа байхгүй. Бид нар буйнаараа болрээ. Тэгээд одоо манай гэрт орж ирээ. Тийм байхгүй. Үзээ ядчихэ. 40 жил дээрлэгцэн байгаа байхгүй юу? Хамгийн гол нь би бүр дээрлэгүүлсэн байгаа байхгүй юу бүр. Тийм байхгүй одоо. Үнэхээр үгүй. Би одоо тууштай нүүж байгаа одоо ерөөсөө бүр. Дараад нь би бол би байдаг. Ганцхан бурхан өөрийгөө тодорхойлж чадна. Энэ аюул чухал юм билээ манайхаа. Яагаад гэвэл бид нар одоо нөгөө сэтгэл зүйчнэр яриад идэв шүү дээ. Төсөөлийн найзтай болцсон юм байна гэд. Бид нар төсөөлийн бурхантай болох бүрэн боломжтой. Тэгээ тэр төсөөлийн бурхан ямар ч хийж болно. Зарим хүний хувьд тэр бурхан нь бүр ингээд яг ингээд юу хүсснийг нь хийгээд өгдөг. Тэгэл тушаагаал тийм авъя, ийм авъя, ингэдэг тэгдэг. Тэгэл миний бурхан надад өгсөн. Энэ зүгээр төсөөлийн бурхан сатан хүртэл тэр хүнийг хангадаг. Харин нөгөөх нь сатан гэж мэддэггүй. Бурхан хангаад байна л гэж боддог. Төсөөлийн бурхантай. Тийм шүтээс энэ төсөөлийн бурхан чи юу жанрасыг цаашаага төсөөлцөн. Зарим хүн болохоор бурхан өөрийг нь ерөөсөө загинж зэмлдэггүй гэж боддог. Өөргөж тийм юм басавдаггүй юм игдүүдээс ихэр гэж яах юу аах үдийг аах юм зарим ингээд төсөөлцсөн. Балаараад явж хэлээ хацаал хаанч дотор байна гэ өөрийгөө бодоол явааддаг. Гэтэл сатан яг дагаад хэлээ хазаа яриад байгаа хөх тэрнтэй. Тэр номлол дээр айгүй тодорхой байлаа шүү дээ. Сатан ч хүүхдүүдэд хангана, бурхан ч хүүхдүүдэд хангана. Гэхдээ ялгаатай. Нэг нь баяжсан ч өрөөгдөхгүй амар гайз. Нөгөөх нь баяжигч болно, өрөөгдөгч болно, мянган үеэрээ өрөөгдөнө. Тэгэхээр би байдаг юм а гэж хэлэхдээ бурхан намайг хинч төсөөлж чадахгүй, болохгүй, хориотой. Би чамд өөрийгөө хингэж илэрхийлж байна. Тэрүүгээр нь чи хүлээж авах хэрэгтэй. Исая 54 дээр таны бодлууд минийхээс өндөр, таны замууд миний замуудаас биш бурхан хэлж байгаа юм л да. Миний замууд та нарынхаас өөрөө, миний бодлууд та нарынхаас өндөр гэж хэлдэг тийм ээ. Би энийг бодохдоо үгүй одоо бурхан яг яагээд байгаа юм болоо. Тийм таны бодлууд өндөр. Тэ одоо би яах юм бэ? Тэгсэн чи надад ерөөсө хэдхэн хоногийн өмнө хариулт нэрсэн. Үгүй харин чи яах вэ гэхээр нэгэнт миний бодлууд өндөр юм чинь санаа нийл. Гүйцээ би чамаас өөрөө ч шаардаагүй. Зүгээр санаа нийл yes амен гэж хэлчих. Би ойлгохгүй гэхдээ yes. Аргагүй таны бодол өндөр юм байна. Миний бодлыг бити өөрийнхөө доор байдаг бодлоор тайлбарлах гээд бай. Ингэсэн үг юм бэ штэ. Би одоо ч ойлгохгүй байгаа. Бурхан одоо яаж биднийг бялхах юм болоо? Би одоо яаж амар бялхам амьдралаар юм? Би одоо ч арга замыг мэдгүй байгаа. Яг л миний бодол дэндүү доогуур байгаа учраас. Гэхдээ тэр өндөр боддог учраас би бүр үнэхээр танд даатгаж байна. Та зүгээр хүснээрээ үйлдээрэй. Таны замыг шилдэг учраас. Тэгэхээр бурхан биднээс би өндөр бодож, өндөр үйлддэг учраас чи зүгээр надтай санаа нийл. Тэгээ болоо. Заавал энийг ингээд ойлгохгүй оюун санаагаараа тэр хязгаарлагдмал ухаанаар учрыг олчихгүй. Бити өөрийгөө зовоо. Нэгэнт минийх өндөр байхгүй. Нэгэнт минийх маш өндөрт байдаг. Чи зүгээр л зөвшөөрч. Тэгээд одоо Египтээс гарч одоо би сая би бол би байдгийг ярьлаа. 3-ын 7-оор оч. Биш одоо 3-ын 7-ыг хамгийн сүүлд нь яриа. 6 дээр оч. Египтээс гарсан номын 6 дугаар бүлэг дээр.
Өөч Египтээс гарсан 6. За 2 дугаар ишлэл дээр Бурхан цааш нь Мосетэй ирээд түнд би бол эзэн гэж хэлж байгаа. Энэ бас шинэ нэр байсан. Энийг хараад цамаар. Би Авраам, Исаак, Яаковт өөрийгөө бүхнийг чаддаг Бурханаар илчилсэн. Төгс хүчт гэж. Харин би бол эзэн гэдэг нэрээр тэдэнд өөрийгөө мэдүүлээгүй маа. Энэ би бол эзэн гэдэг чинь өнөөдөр бидний дотор ажиллаад байна. Бидний дунд. Яагаад гэж би бол эзэн гэдэг чинь би хэлсэн бүх үгээ яг одоо та нарын дунд гүйцэлдүүлнэ. Хэлсэн үгэндээ би эзэн байна гэж. Тэгэд Авраам, Исаак, Яаковт тэр амлалт өгсөн шүү дээ. Авраамыг би ганцаархнаа байхад дуудаж авсан. Тэгээ би өрөөсөн, өсгсөн, үржүүлсэн Тэнгэрийн од далайн хэлснээс ч олон үр хөвгттэй бас одоо та бидгийг сууж байна. Тэгэхээр тэднэрт би өөрийгөө тийм хүчрхэг гэдгээ харуулсан. Харин одоо та нарт би өөрийгөө амлснаа биелүүлдэг Бурхан гэж харуулна гэж байна. Өөрөөр хэлбэл Авраамд өгсөн амлалтаа одоо Бурхан Мосегийн үеийнхэн дээр биелүүлэх гэдэг байна. Би бол эзэн. Би хэлсэн л хэлсэндээ. Би хэлсэн үгэндээ эзэн болдог өгөөд миний хэлсэн бүхэн яг биелээ болдог. Яг одоо. Би бол би байдаг ч яг одоо тэр яригддаг. Би бол эзэн ч яг одоо тэр яригдана. Бурхан бол амлалтаа үнэнчээр сахигч. Энэ айгүй чухал. Тэр үнэнчээр сахидаг учраас одоо 430 жилийн дараа хүмүүсээ гаргахдаа Мосед энэ нэрийг заавал хэлэх ёстой байсан. Тэгэхээр Бурхан нэрээ илчилж байхдаа юу болдог вэ гэхээр бид нар нэрийг нь ойлгодог юм биш. Бид нар нэрийг нь хардаг. Өөрөөр хэлбэл одоо ингээд би одоо ойлгосныхаа хэрээр та нар тайлбарлаж өгч штэ. Гэхдээ одоо би ч харна, та ч харна гэсэн үг байхгүй юу? Би бол би байдаг гэдгийг тэр нөхцөл байдал, үйл явдал, өдөр тутмын амьдралаар одоо юу л болдгийг те энэ дэлхий дээр юу болдгийг тэр бүхнээр бидэнд харуулна. Энэ чинь харагддаг зүйл. Зүгээр онол биш. Зүгээр л яана ямар гоё. Би бол би байдгийг би бүр ойлгочлаа байд. Үгүй бид нар харж ээж ойлгоно. Энэ одоо бүр бидний тархинд бууж өгөхгүй л байгаа. Түүн шиг би бол эзэн, би бол Бурхан гэдэг чинь одоо яг тэр израилчуудыг те боолчлоос эргчлээд амьдрал руу нүүлгэн шилжүүлэхэд би яг энэ нэрээрээ ажиллана гэсэн үг байгаа даа. Энэ нэрээрээ би ажиллана. Би амлалтаа мартаагүй. Би амлалтаа бүгдийг гүйцэлдүүлэх болно. Би Авраамд амлсан юм аа. Авраам чи хардаа 408 зөксийг хараач. Нүдний чи хараа гүйцэж байгаа газар болгон чинийх. Би чиний өр хүүхдүүдэд өвлүүлнэ гэж хахад Авраамд хүүхдэж байгаагүй. Одоо Мосегийн өмнө гарч ирэхдээ би бол Бурхан. Одоо би тэр амлалтаа хийх гэж байна. Тэгэхээр би бол би байдаг гэдэг чинь бүхэлдээ тэр хинбэ гэдэг дээр тулгуурж хийгддэг ажлууд. Би хинбэ тэр биш. Бурхан хинбэ гэдгээ тэр өөрөө мэддэг учраас би ингэж хийх болно гэдгээ хэлээд байгаа байхгүй. Түүнээс миний хинбэтэй ерөөсөө хамаагүй. Хэрв хамаатай байсан бол Бурхан израилчуудыг гаргахгүй байж чадах байсан. Учир нь израилчууд Мосег Бурхан ийм юм хийх гээд байна гэж ярьж байхад тэд нар итгээгүй. Тэд нар ууралсан. Тэд нар бүр эсэргүүцсэн. Харин Бурхан тэднийг одоо боолын хүнд хөдөлмөр эрхэлсээр хагаад сүнсэн өвчлсөн гэдгийг маш сайн ойлгож ирсэн учраас тэднээс ямар ч болцол нэхээгүй. Тэднийг боли энэ новчнуудыг авч гараад энэ ёстой бүтэхгүй мэнэж тэр төлөвөө өөрчлөөгүй. Тэр зүгээр л төвчээртэйгээр эмтэрсэн сүнстэй, өвчлсөн сүнстэй гэдгийг тэр ойлгож ирсэн учраас аваа явсан байхгүй. Би заавал чөлөөлж гарна. Эднийг энэ дотор нь үлдээх юм бол энэ ёстой амьд мөхөл болно. Тийм учраас би эднийг Бурхан тэгж амар төвчээртэйгээр хүлээсэн. Би одоо нэг асуулт асуумаар байна. Бидний дотор зүрхэнд маань аврагдчихаасаа гэж хүсэж байгаа хүмүүс байгаа. Бидний нөхрүүд ээж болно, бидний эхнэрүүд ээж болно, бидний ээж, бидний аав нэг гэрт амьдардаг хэмээн ч ээж болно. Харин асуулт юу вэ гэхээр та тэр хүнийг аврагдаад өөр амьдралаар амьдрахад та дасан зохицож чадах уу? Бид нар энийг ерөөсө бодоогүй л. Ерөөсө бодоогүй.
Би өчнөө жил архиусан дүү ив ирүүл болоод одоо амьдарч хат би тэрнтэй яг яаж ярихаа би ойлгохгүй л байгаа шүү. Одоо яг юу ярих вэ? Хуучин бол яах вэ? Чи одоо надад архиал болчмаар л байна л дахио. Гэтэ зүгээрээ би бол залбирж байгаа. Архиал болчмаар чи зөвд амьдрал гэж мэдэхгүй байна. Одоо чи архиа уугаа байсан чи зааж одоо энтэй чи би юу яриа та байж. Би надад айгуу тийм сонирн байгаад байгаа байхгүй юу бүр. Би хизээш тэр хүнтэй ингээ ирүүл ингээс ирүүл савсаар бол ихчээ тэр намайг ихчээч мэгчээ гэхгүй шүү дээ. Одоо тэгэл дамаг хараал өрөөл болно шүү дээ. Одоо тэр ихчээ анаа тэр гэж үгээ миний үс мүсийг хэлсэн чи би бүр яна энэ одоо юу байгаа юм болоо би дасахгүй байна дөхөө манайхаа. Бид нар яаж харцгаа тэр үед. Чи ч одоо намайг ч одоо итгэдэггүй ах чи зүгээр сaalаа. Ингэх хэрэгтэй, тэгэх хэрэгтэй. Манай пастор ингэ заасан маасан гэж. Чи ч одоо яачаад байгаа юм бэ? Яа гэвэл би тасахгүй байгаа байхгүй чиний өөрчлөлтөнд. Би одоо намайг айгүй бодолд оруулаад байгаа шүү дээ. Би одоо яг яаж ярих хэвтэй вэ? Эвэрүүл савсаруул болчихж штэ хүн. Юмыг ирүүлэр харж гин. Мөнө мэдэндээ манай ганаг чи мэдэндээ. Одоо би яаж харьцах вэ тэр хүнтэй эвэрүүл савсаруул болцсон зүгээр. Йой. Тэгэхээр би бол бурхан гэж хэлэхдээ би амснаа заавал хэрэгжүүлнэ. Одоо тэр цаг чинь бидний дунд ирчээд байна. Бид нар өштэй гайхамшигт дасаж амьдрах хэрэгтэй тийм цагт ирчлээ. Гайхамшигыг бид нар гайхаж амьдрдаг цаг ирчлээ. Гайхамшиг бол миний амьдралын хувь юм байна гэдэгтээ итгэж амьдрах тэр өдрүүд ирчлээ. Түүндээ Бакри пастор маш гоё хэлсэн байсан. Чиний сайн өдрүүд чи ирж явна гэж хэлэх нь буруу. Аль хэдийний ирсэн байна. Аль хэдийний ирсэн байна. Йоо, бүр үнэн энэ бас л тасан зогцоход айгүй явдалтай болох гээд байна да. Үнэхээр. Гэхдээ би баяртай байгаа. Яа гэвэл та нар дээр тэр үндэстнүүдийн залбирал дээр нэг эмэгтэй пастор хэлжсэн ш. Аава бид нар ядуу байхыг сурсан. Одоо яаж баян амьдрахыг сураагүй байна гэж. Яг үнэн багхгүй юу? Би бас мэдэхгүй. Хөө юугаарч дутагдахгүй амьдран гэж юу вэ? Би мэдэхгүй. Тэгчээд харамсахгүй амьдран гэж юу гэдгийг бас мэдэхгүй. Тэгчээд дээрээс нь өрөөгдөн гэдгийг бас мэдэхгүй. Цаашин амьдрал. Цаашин Канаан. Тэм учраас Мосед ерөөсө хизээч уулзж байгаагүй тэр бурхан нь би бол байдаг би бол бурхан гэж заавал өөрийгөө шинээр танилцуулах хэрэгтэй байсан. Израильчууд ч мэдэх хэрэгтэй байсан. Яг л израильчууд бурхан хаа нэгтээ биднийг мартаа явцсан гэж бодож ирсэн шүү дээ. Харин бурхан үгүй. Би бол би байдаг. Намайг хинч болиулж чадахгүй та нарыг хайрлахаас. Тэгээд бурхан бүр төлөвлөгөөгөө танилцуулж байгаа байхгүй. Би та нарыг аврах болно. Египтийг би шүүх болно, шийтгэлийг би асгах болно, би зүгээр сэр нурууг нь хуглах болно. Тэдэрт найдах юу ч үлдээхгүй. Та нарыг дагуулах болно, өөр дээрээ авчрах болно, өөрийгөө мэдүүлэх болно, амлалтын газар авээчих болно. Би та нарыг хаанд дахилч нар болгоно, би та нарыг сонгогдсон угсаа болгоно. Та нар миний хүүхдүүд болно, бүр үрчлэлийг хүртэл амласан. Та нар шинэ газарт амьдрна, шинэ иргэний үнэмлэхтэй болно, шинэ хаягтай болно, шинэ та нар үнчин байхаа болно. Бид нар үнчин сэтгэлгээнээс одоо эцэг хүүгийн барилдлага руу шилжиж байгаа хүмүүс. Энэ бас л бидний сэтгэлгээнд маш том өөрчлөлтийг оруулна. Эцсийн бүлэгт би юу ойлгосон бэ гэхээр бид нар маш их мэхлэгддэг байсан юм байна. Бидний энэ толгоон дотор ерөөсө хамаг бодлон байсан юм байна гэдгийг би харж байгаа. Энэ толгоон дотор юм цэгцрээд ирэнгүү сүнс баярлж шít. Йоо яшгүй дээ нэг юм ойлголоо чи нэрээс та ямар өөрийгөө голдог ямар одоо тэгээ би ийм ч юмгүй тэгсэн чи ингэсэн чи ийм ч сургуультай тийм ч сургуульгүй хиндэж хэрэггүй навш одоо тэр нүүж орж байгаа амьдрал чи тэр бүгдээ хэрэг байхгүй зөв бүгдээрийн хогийн савндаа хийгээл тэгэл зүгээр тэр байх ёстой хуучин газарт нь үлдэгээл зөв шалгах шинэ газар руугаа бид нар очих ёстой ягаад тэр газарт биднийг бүх сайн сайхан хүлээж байгаа. Хэрв та нар дуулууртай байвал тэр газрын хамгийн сайныг иднэ гэсэн. Түүндээ Бакри пастор нэг тийм юу ярьж ирсэн. Жишээ. Бүр илэг аваач. Өөрийнхөө ахыг төрсөн ахыгаа өөрийнхөө амьдарч байгаа газарт авчирч амьдруулахар шийдсэн байна. Тэгээ хэлсэн гинэ. За та одоо юу ч тий аваарай. Зүгээр л гоёа ганцглал хүрээдэр. Тэгсэн чи ах нь иржээ. Тэгсэн чи ах нь вэ штэ.
плетгээ авсан байна гэн усныхаа савыг авсан байна гэн гадаараас тэгэл нэг бас юм авчээ. Тэгээд оруулаад ингээ ахыхаа амьдрах байрыг үзүүлээд за энэ бол одоо таны унтах өрөө юм, энэ бол эхнэр чинь унтах өрөө юм, энэ бол одоо хүүхдүүд чинь унтах өрөөнүүд юм аа. Тэгээд дараад намгийн сүлд ахаас асуусан гэж байгаа байхгүй. За одоо тэгээ наад плетгээ хаана тавья гэж та бодож байна. Ахын гэсэн чи би энийг тавих ямар ч хэрэггүй юм биш үү гэсэн гэж байгаа байхгүй. Санаа нь юу вэ гэхээр юу ч тий аваа гэсэн үгэнд нь дуулууртай байвал тэгэл тэр газрын сайныг идэх гээд байгаа байхгүй. Тэр хог новшинд ч хэрэггүй. Зөгцөгчгүй тэнцээ чинь. Бид нар шинэ найранд ороход бүх юма шинээр авдаг те. Бид нар бүр шинэ найранд орчоод бүх юма шинээр авчаад дахиад шинэ найранд орвол дахиад шинээр л авдаг ш. Мөн биз дээ. Дуулууртай байж чадвал та нар тэр газрынхаа торгоны сайхныг өмсөд тосны сайхныг идэл тэгээс байж гинэ. Тэгэхээр бид нар юр бусын цаг үе рүү орж байна. Энэ би бодохдоо энэ бол зөвхөн ингээд баян маян болох тухай огтоосоо биш. Миний хизээч амсаж үзээгүй. Гэтэ үргэлж итгэдэг байсан. Үргэлж хүлээдэг байсан. Ийм л байгаа, ийм амьдрал намайг хүлээж байгаа даа гэж бодохоор л өнөөдрийн асуудал юу ч биш юм шиг санагдаж хүнд хэцүү цагуудыг даван туулж исэн. Тэр үе рүүгээ бид нэр орж байна. Тийм л учраас би ерөөсөө инехгүй байж чадахгүй байна. Би баярлахгүй байж ерөөсөө чадахгүй байна. Би ерөөсөө зүгээр байж чадахгүй байна. Бүр ерөөсөө үнэхээр маш их догтлоостой, маш их хүлээж байна. Тэгэхээр би бол бурхан гэж хэлэхдээ тэр Египтийн хааны хүртэл шууд захирна гэдгээ хэлсэн. Би тэр 10 гамшигыг ингээд судлаад, уншаад ингээд явж исэн чинь тэр чинь ерөөсөө дор бүрдээ дандаа Египчүүдийн шүтдэг бурхтын төлөөллийг агуулдаг байсан юм байлээ. Шавжин толгойтой бурханч байсан л байна. Одоо тий нийл мөрөн гихт чинь дандаа одоо үргүйдлийг алга болгодог бурхныг төлөөлдөг нийл бол. Тийм учраас хааны гүнж нийлд очиж усанд орохдоо зүгээр хэрэг угаадаг биш. Одоо өөрийнхөө тэр хүү хүссэн тэр хүслээ шивнэж одоо тэнд угаадаг байсан учраас сагстай хүү хүрээд ирэхэд тэр шууд бурхан ажиллаж байна гэж мэдсэн байгаа байхгүй юу. Нөгөө өөрийнх нь шүтлгийн дагуу те. Тийм учраас тэр хүүг авсан. Тэрийг Яхавед мэддэг байсан. Яагаад гэвэл хааны ордонд Израиль Юудэ эмэгтэйчүүд биш еврей эмэгтэйчүүд зарцалдаг байсан. Зарцлагддаг байсан байж таараш. Тэгэхээр хааны ордны хамаг ховжив еврейчүүдэд очиж яригддаг байсан байгаа байхгүй. Тэгэхээр Яхавед тэрэн дээр тулгуурлаа бүх төлөвлөгөөг зохиосон байх бүрэн магадaltaй байгаа. За. Энэ хүү хүсдэм бэ. Тэгээд ч аавынхаа энэ хүүгүүдийг устгаад байгаа алалгыг маш их зэвүүцдэг байсан байгаа байхгүй тэр эмэгтэй. Хүүг сагснаас гаргаж авахтаа энэ яахаргүй хөөрхийдөө яахаргүй еврей хүү биш үү дээ. Тэр чинь мэдээд байгаа байхгүй тэр зовлонгийг хараад байгаа байхгүй. Магадгүй тэр тэгж хэлжсэн ч гэж болно ш. Йоо надад бүгдийг өгчөөсөө би бүр бүгдийг хүмүүжүүлэх хийсэн тэр чи яагаад вэ эд хөрөн бүх юм байж алаад байхаар тэр чин бүр өөрөө яаж яхад хүү үсээд идэг те үнэхээр амар санагддаг байсан байгаа байхгүй. Библиэл дээр энэ бүхэн нарийн бичигдээгүй л дээ. Гэхдээ бид нарт Христийн оюун ухаан байгаа ш. Яагаад ер нь энэ бүндгэрийг ер нь жоохон ажиллаж болохгүй гэж тамина. Зүгээр ингээл уншаад тэгсэн юм биш та за амен гэж хаагаад тавьчихаасаа өмнө бид нар яагаад бодож болдгоо ер нь. Тэгээ нэг л их цагийн хуваартай хүмүүс бас ажил эхлэхээс өмнө тавна. Надад түүх үнэхээр гайхалтай санагдсан. Нэрэл яг тэгсэн биш үү? Бид нар яагаад ингэж бодож амьдарч болдгүй юм? Тэгэл өөрийнхөө хийх ажлыг бурхан руу яаж хаяснаа иччихгүй бурханы хийх ажлыг хийх гээгүй гэдэг аахгүй бүр. Чадна гэд бүр бодоод чадахгүй л ахгүй эцсийн бүлэгт. Дараагийнх нь. Тэгэхээр би бол бурхан гэж хэлэхдээ бүх төлөвлөгөө зөвхөн түүний хэн болох дээр тулгуурладаг. Та битүүрийн амьдрал дээр түүний хийж байгаа бүх ажлууд миний хэн болохтой өрдөөсөө ч байдлаа байхгүй. Тэртээ тэргүү тэр намайг алдна гэдгийг мэдж байгаа шүү дээ. Мэдж байгаа үе бүр. Өдөр тэд алдахыг маань тэр бүр зүгээр бодцоо сууж байгаа. Гэхдээ түүнийг энэ зогсоохгүй байхгүй юу? Язааргүй учраас. Ерөөсөө зогсоохгүй. Тэр биднийг энэ бурхан байна штэ. Биднийг аврахта бидний бүр өөрөө алдсан гэж бодоогүй алдаануудыг хүртэл мэдчихэж байгаа. Тэр зүгээр биднийг ямар байгаасаа гэж хүсдэг вэ гэхээр би нэрээ алдснаа ч мэдгүй тууж авдаг аймаар хүн шүү гэдгийг л үргэлж мэдэрдэг байгаасаа, эмтэрдэг сүнстэй байгаасаа, даруухан байгаасаа. Тийм ээ аава. Би нэр Давид хэлсэн ш та намайг санаатай санаагүй гим нүглээс
хамгаалаарай. Миний дотрыг уудлаад ямар нэгэн ёроо юм байвал та зүгээр л гаргаж ирээрэй. Тийм даруу алхаасаа л гэж тэр бидний хүсдэг. Өөрийн бурхантайгаа даруухан алхаач те. Би ч юу алддаггүйсээ сувдаа бол алддаг. Би бол алдахгүй. Эсвэл тэ бачарал аава энэ амар алддаг ш. Таны надад өгсөн нөхөр. Би бол гайгүй ш. Бараг л алддаггүй тийм ээ. Тийм байхгүй ш. Би хэд алдж байгааг хэлж мэдгүй. Тийм учраас бурхан хязгааргүй тэр биднийг уучлаад зүрх сэтгэлээ нээгээд аваа би үнэхээр алддаг шүү. Та намайг сэрэмжлүүлээрэ. Та намайг үнэхээр хол байлгаарай. Би өстө бүтэхгүй гар шүү гэж яхад тэр бидэнд үнэхээр яг үнэ яг ингээл цаашгаа хойлоо алах юм. Тийм л учраас бардам хүнийг сүрлүүлээ гэдэг байгаа байхгүй. Алддаггүй би бол өстө харж гинөө аваа би бол үндэ тасарсан байгаа өстө. За тийм ээ тийм чамайг өөр аавч харж байгаа ах уу мэдхгүй. Та хоёр уучраа олох байлгүй дээ тэгээд. За 6 дээр бас нэг өгүүлбэр байгаа. Ганцхан үг байгаа. За энийг би ганцхан бишээ зөндөө үг байгаа. Миний ярих юмны 3 дахь нь шүү. Би бол эзэн гэдэг талаар ярьсан тий. Биш 6 биш 3-ын 4 дээр байгаа. Энд ингэж хэлсэн байна. Египтээс гарсан 3-ын 4. 3-ын 7 шүү. Египтэд байгаа өөрийн ард түмний зовлонг би сайтар харж дарлагчдаас нь болсон тэдний хашгирааныг сонслоо. Би тэдний зовлонг мэдсэн. За мэдсэн гэж үгэн дээр би онцгой ярмаар байна. Би тэдний зовлонг мэдсэн, би тэдний шаналлыг мэдсэн, би тэдэнтэй болсон бүх гашуун аимшигтай зүйлсүүдийг бүгдийг маш сайн мэдсэн. Бид нар болохоор бид нар мэдсэн гэхээр зэрэг одоо ингээл бурхан ажиглалаараа за сувдаа ийшээ гүйжэн за тийшээ тэр нөхрөө орчлоо за энэ ч бүр гарч ирэхээс өнгөрлөө ингээ хараад ээжэдэг мэдлэг гэж бодоод байгаа байхгүй юу. Гэтэл энэ мэдлэг юуг илэрхийлдэг вэ гэхээр ер нь еврей хүмүүс тэгдэг гинэ. Мэдлэг бурхан мэддэг гэж тэгвэл огт өөрөөр ойлгох юм байна. Тэр ямар ойлголт байдаг вэ гэхээр яг надтай хамт байдаг бүр. Бид нар одоо ингээд нөгөө эхнэр нөхөр болоод амьдрдаг штеп. Яг энэрхүү гэсэн үг. Бид нар ингээ айгүй олон жил амьдрах тусмаа ингээ нөгөөгийнхаа бүх сайн муу талыг мэдэж эхэлдэг. Одоо та нар анзаараад байх юм бол ингээд нас явах тусмаа хүмүүс айгүйх бие биенлүүгээ дайрдаг болчдөг. Эхнэр нөхөр хоёр. Яа тэгэл нөгөө бүх муу талыг нь айгүй сайн мэдсэн. Учираас бүр ингээ айгүй игдүүцсээр байгаа зүйлд ингээд бүр хайр нь хөрөөд тэгээд одоо нөгөө муу талыг нь мэдээд байгаа учраас бүр амар юм одоо байнгын юм одоо хэрэлддэг ч юм уу одоо тийм болчтой юм байна. Одоо уул нь бол өнгөрөх ёстой шүү дээ тийм ээ олон жил амьдарчаа тийм ээ би мэдж байгаа юм. Гэтэл тэхээ байчдаг юм. Арзагнаад идэм юм ерөөс ингэ. Тэгэхээр бурхан би мэдсэн гэж хэлэхдээ миний бүх муу мухайг мэдээд арзагнаад идэм биш. Харин тэр миний бүх шаналлыг бүр өстой дүүртэл мэддэг. Хинч мэдэхгүй тэрийг. Бүр миний нөхөрч мэдэхгүй намайг. Эсвэл манай нөхөрийн шаналлагч би мэдэхгүй. Тийм гүн одоо хамт явж тийм гүн мэдэрдэг одоо зүрхээрээ хуваалцдаг мэдлэгийг бурхан би тэдний бүх зовлонг мэдсэн гэж хэлээд байгаа байхгүй. Яаж өвдөж исэн, яаж одоо шудраг бусаар хохирсон, эсвэл яаж бусдыг хохироосон, яаж одоо мэдгүй хүнд ямар л энэ дотор юу л бужигндаг тэр бүгдийг нь бурхан бүр яг хамтдаа туулдаг. Яг хамтдаа тэн дундуур нь явдаг. Бид нар одоо ингээд зуучлан залбирал гэж ярьдэн штэ. Тэгэл манай сүмийн энэ одоо сувдаа гэдэг эмэгтэй ч амар зуучлан залбирагчтай гэж ярьдаг тий. Зуучлан залбирагч бол яг ийм л зүрхтэй байх ёстой гэсэн. Одоо энэ бурхны өөрийнх нь хэлээд байгаа. Өөрөөр хэлбэл хэн нэгэн хүний төлөө та шаналсан заа юу? Та бүр өвдөн, та бүр өвчлөн. Тэгжээ залбирч яг тэр хүний төлөө юм шиг тэр хүний өмнөөс та бурхны өмнө очиж ярина. Тэгэхгүй зүгээр аава энэ одоо ингээд архиудаг юм байна. Одоо энийг та болиулаарай. Энэ
зуучин залбиралт биш. Та бүр амар хэрэггүй мэдээлэл ярьж байна. Бурхан тэртээ тэргүй мэдж байгаа тэр хүний асуудлыг. Ганцхан бурхан би энэ хүний асуудлыг нэвч шувт мэддэг шиг чи миний зүрхийг чагнаад хүүх та энэ хүний асуудлыг мэддэм байж тэгээд энэ зүрхтэйгэр над руу хашгираач л гэж тэр хэлээд байгаа байхгүй. Энийг чинь зуучлал гэдэг байгаа юм. Түүнээс зүгээр бид нар хин нэгэн хүнээс сонсоод за одноо би яг чиний төлөө зуучлангүй би ер нь бол сүүлийн үед айгүй зуучламар санагдаад байгаа гингүүд одноо надад за сувтаа ягчээс та миний амьдралд ийм асуудал байгаа гингүүд би бурхны өмнө за бурхан минь одноогийн амьдралд ийм асуудал байгаа гэж та минь энэ асуудлуудыг айгүй сайхан янзлаарай. Энэ бол зуучлал биш. Зуучлал гэдэг чинь зүрх нь өвдөхийг хэлнэ. Зүрх нь шаналхыг хэлнэ. Та хамт уйлахыг хэлнэ. Тэгээд та дээрэс нь энэ хүнд хэн тус болохыг мэднэ. Хэн яаж тусалдгийг мэднэ. Та бүхий л арга барилаараа тэр хүний өмнөөс хашгиран түнлөө. Энэ чинь өвддөг процесс. Тэм учраас бурхан би мэднэ гэж хэлж байхдаа би яг хамт зовсон юм а. Би яг хамт өвдсөн юм а. Би хамт шаналсан. Би хамт дээрлэхүүлсэн. Би хамт доромжлуулсан. Би хамт хараалгасан. Би мэднэ энийг чинь. Энэ ямар амьдрал байдгийг би мэднэ. Нэгдүгээр. Хоёрдугаар. Би бурхан би мэднэ гэж хэлж байгаа бол тийм учраас би заавал аварна гэсэн үг. Бид нар хэн нэгэн хүний зовлонг мэдэхдээ арга тасрах биш. Бид нар бурхан руу ирдэг үстэй. Бид нар өөр байж сууж чадах юм болоо бурхан руу аава энэ хүн бүр үнэхээр аврал хэрэгтэй байна. Энэ өөрөө мэдгүй юм. Гэхдээ би мэдэж байна. Та бүр аврах хэрэгтэй. Энэ хүн бүр ёстой. Та аврахгүй бол бүр яг сүрлээ. Өөрөөр хэлбэл та тэр хүний төлөө өөрөө ирэхгүй хариуцлагатай болдог. Би л хашгирахгүй бол болохгүй мэн гэдэг та шууд мэднэ. Тэгэхээр би бол бурхан юм а гэд бурхан хэлж байхдаа надад бүх төлөвлөгөө байгаа. Яг л би мэдчихээн. Бүх зовлонгийн, бүх өвдөлтийн, бүх уйлаа майл хүүхдүүдийг нь амьдаар нь матар идж яхад яадгийг бурхан зүгээр ингээ хар зогсоод айгүй өвддөг юм шиг байна гэсэн биш. Тэр чи яг өөрөө идүүлж байгаа юм шиг, яг өөрөө ээж юм шиг. Тэр хамт шаналсан. Тэгээ та шаналсан юм бол зогсоочиход яадیں۔ Бурхан хүн биш. Тэр өөрийн замуудаараа ажилдаг. Тэгээд бурхан тэр бүгдийг мэдсэн байгаа байхгүй. Харин тэр бүгдийг мэдсэн гэдгийг израилчууд мэдээгүй. Яагаад гэвэл израилчууд тийм эцгийг мэдэхгүй. Тийм л учраас тэд нар цүлдэстэй шовтон хэрэлцээр юм байгаа. Тэд нар юусе дээдлэн 80 наслаа л хүйдэс. Гэтэл Мосе, Калеб, Аарон, Мириам 400-аас дээш наслсан шүү дээ. Бусд нь бүгд 80 хүрээл өгсөн. Мосе дууссан шүү дээ. Их үсрээл 80 хүрд юм байна хүн. Ер нь 70 хүрээл өгчт юм байна. Тэрний энэ мэдлэг нь бүр тухайн асуудлыг бүр өөрийнхөө болгож авдаг. Одоо минийх юм байна. Энэ бүр өөрийнх нь асуудал. Тэгээд тэр заавал шийдвэр гаргадаг бөгөөд төлөвлөгөө зохиодог. Тэгээд тэр заавал авардаг. Тийм учраас бурхан Мосе миний хүмүүс яаж зовж тарчилж байгааг би бүгдийг мэдлээ гэж хэлж байгаа нь өөрөө одоо би зүгээр суухгүй. Одоо л та нар энэ боолчлыг би зөвшөөрөхгүй ингэж хашгирж байна. Одоо л би орж ирнэ. Одоо би ажиллана. Надад төлөвлөгөө байна. Би бүгдийг намсад туулсан. Хүмүүс тэгээ ярьдэн штэ. Итгэгч нар хүртэл гэж ярьдаг. Христийг загалмай дээр зовж шаналж хахад эцэг нь тэгээд нүүр буруулсан гэж ярьдаг. Үгүй тэр бүх зовлонгийг хамт амссан. Түүний дээр цоглорцсон байгаа гим нүгэл бурхантай хамт оших боломжгүй учраас тэр дүрхэн зур салсан бөгөөд тэр салалтыг нь хүүдээсээгүү өгсөн. Түүс тэр би мах бодгийн тарчлалаас биш зүрх нь агарч өгсөн гэж одоо бүр юу криминалистийн ухаан чинь бүр тэгж бүр 2000 жилийн өмнө болсон юм хүртэл судалж дүгнэлт гаргах чадaltaй байд юм байна шүү дээ. Тэгэхээр бурхан бүгдийг амссан, туусан. Одоо бидний амьдрал дээр та бидэнд учруулсан хохирлууд, та бидний буруу зүрх шийдвэрээс гарсан хохирлууд, тэр бид нар яаж өвдөжсэн, бид нар яаж гэмшижсэн. Та бүр өөрөө ч тайлбарлаж чадахгүй байгаа. Би уг нь ингээд буруу юм хийцнээ мэдээд байгаа. Яаж хэлэхээ мэдэхгүй байна. Бурхан бүгдийг мэдж байгаа. Тийм л учраас тэр биднүсийг энэ үе рүү шилжүүлэн авчих гэдэг байгаа байхгүй. Тийм учраас би заавал та нарыг эндээс гаргаж ирнэ. Яагаад гэвэл та нар хэлсэн одоо би зөвшөөрөхгүй, одоо хангалттай, одоо ёстой хангалттай, одоо хангалттай би дутаж амьдралаа, одоо гүйтсэн. Одоо би дахиж энэ дотор ерөөсөй баймааргүй. За ашгүй дээ чи нэг ингэж хэллээ. Би бүр энийг чинь л хүлээж ирсэн. Бүтлгүүтэл баяртай. Ядуурл баяртай, утга учиргүй өвдөлтүүд баяртай, сэтгцийн өвчнүүд баяртай, хүүсэр байдал баяртай, цаг зуурын өхлүүд үүр баяртай.
Сангалзаад байх юм ерөөсөө байхгүй тэрэнд чинь. Залуугаараа гэвгэнт үхдэг үрд баяртай зайл. Та бидний амьдралд энэ бясах юм бол энэ үндэстэн дотор чинь бясах гад байна. Үндэстэн дотор бясах юм бол Орос руу бясах гад байна, Хятад руу бясах гад байна. Одоо хаашаа ч идэх явах гад байна цаан чинь. Тэм учраас бурхан бол би бол би. Би бол бурхан. Яг одоо энэ уйлралт тэр өөрийгөө бидэнд ингэж илчлэн хэлж байна. Яг ингэж тэр үйлдэх болно. Яг тэр биднийг дэндүү сайн мэддэг учраас. Одоо түүний хайраас хинч салгаж чадахгүй. Бурхан би чамд хайртайгаа хэлсэн бол тэгээд бандан тас. Тэр хайрыг хинч зогсоож чадахгүй. Би энийг баг өдөр болгон өөртөө хэлдэг. Би дахиж хууртагдахгүй тулд, дахиж хуур хинч намайг хуурахгүй тулд хизээч тэр хайрлахаа зогсоохгүй. Хэрэг тэр хайрлахаа зогсоосон бол бид нар аврагдахчгүй байсан. Тэр аль хизээний хайрлахаа зогсоож болох байсан. Харин тэр хайрлахаа зогсоохгүй. Тэм учраас юу ч болж исэн бурхан бол бурхан. Бурхан бол бурхан. Түүнийг хинч өөрчилж чадахгүй. Хайртаа танд үнэхээр талархаж байна. Үнэхээр та шилдэг өдрүүд маргааш биш яг одоо гэж хэлж байгаа учраас танд баярлалаа аваа. Тийм ээ бид нар тэгжэл амьдрах ёстой. Бүр бодоод байхад өөрөөр амьдрах боломжгүй. Яг л ингэж амьдрахаар бид нар энэ цагт энэ газарт дуудагдсан хүмүүс юм аа. Тэгээ хүмүүс энэ гэрэл рүү ирэх л болно. Яагаад ингэж амьдраад байна вэ? Яагаад харанхуй үндэстэн дотор гэрэлтэй газар байгаад байна? Яагаад гошин байгаад байна? Хүмүүс ирж л таараа. Айл болох олон хүн ишиг орж ирэх болно аава. Тэгээ бид нар үнэхээр тань талархаж байна. Бид нар амжилттайгаар нүүх болно. Бид нар ерөөсөө тантай хэрэлдэхгүй маргалдахгүй. Бид нар зүгээр дуулууртай байгаад энэ газрын, энэ хотын, энэ сумын, энэ аймгийн хамгийн сайныг идэх болно. Бидний доктод үндэстнүүдэд очиж суурших болно. Тэд нар Монголдо ирсэн ч яг гэртээ юм шиг гадаадд байсан ч яг гэртээ тэдний хувьд ялгаа байхгүй байх болно. Ямар ч ялгаагүй. Яа тэгэл та хаасайгүй оршиж хязгааргүйгээр хаанчилдаг учраас. Тэгээ бидний амьдралд тогтоосон таны хаанчлал хаасайгүй халдвар мэт халдварлаж орох юм аа. Бүх алдрыг би танд өргөж байна. Та үнэхээр бидэнд л үргэлжлүүлэн яриараа аваа. Тэгээд биднийг үргэлжлүүлэн сургаарай. Нээрээ бид нар одоо элбэг хангалуун байдал гэж юу болохыг үнэхээр мэдэхгүй байна. Та бидэнд сургаж өгөх болтугай. Тэгээ Есүс Христийн нэрээр би ярьж байна. Амен. Амен.